Сайн байцгаана уу? Globus podcast-ыг сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Холбооны бүгд найрамдах Герман улсын Штутгарт хотод 20 дахь жилдээ амьдарч байгаа нэг сайхан эмэгтэйг одоо урьж ирүүлсэн байж байгаа. За манай зочин маань Үлзийгийн оюун дэлгүүргээд 20 жил одоо Герман улсад амьдарч байгаа. Тэгээд Монгол улсын багш их сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн мэргэжлэр одоо Монголдо сурч төгссөн. Бас их ажлын олон туршлагатай юм билээ. Улаанбаатар телевизийн сэтгүүлч редактораар бас ажиллаж байсан билээ. Орхон их сургууль багшилж байсан гэх мэтчлээ. Бас их сонирхолтой төвхтэй хүн байж байгаа. Тэгээд энэ талаар нь удахгүй ярина. Маш их сайхан чухал юм юу вэ гэхээр өсгөөс сурсан үндэсний хэлээ өсвөр үеийнхэндээ одоо таниулж сургах, ер нь Монгол өв соёлоо хадгалж авч үлдэхэд одоо маш их үүрэг хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа юм эмэгтэй байж байгаа. Тийм болохоор манай сонсогчдод эхнээс нь дуустал нь сонсгохаа гэж бодож байна. Оюун дэлгүүрээ хоёлоо чиний ирсэн түүхээс эхлэх үе ямар зорилготой Герман улсыг зорих болов? За тэгээ тэгж болж байна. Гол нь нөхөр болох хүн маань энд амьдарч ирсэн. Монгол хүн. Бид нэр 10 жил хамт 13 дугаар сургууль одоо нөгөө ангид сурч ирсэн залуу маань. Тэгэл намайг одоо эхнэрээ болохгүй л нааш аваад ирсэн дээ. Тэгээд нэг амьдралын эрхээр гэдэг шиг нөхрөө дагаад тэгээд ч угаасаа ер нь бас за одоо хувийн сургууль төгсөөд нэлээд олон жил багшаар ажиллаад сэтгүүлчээр ажилласан. Одоо хувийн карьер гэдэг юм уу тэрийг хийгээд үтцсэн учраас за одоо хувийн амьдралдаа цаг гаргах ёстой гэдэг яг тэр үе таарсан учраас бас хүлээн зөвшөөрөөд яг урд нь 1-2 жилийн өмнө бас ингээ явъя ирээч л гэж хэлсэн. Тэгэхэд бол за өстой хотлоодаа л гэж хэлсэн. Дараа нь үлээд тохироо бүрдсэн гэдэг чинь хувийн амьдралаа за одоо нэр цаг нь болсон гэдэг нь үеийн таарсан учраас тэгээд нөхөр болох хүнээ дагаа ирсэн. Штутгарт хотод тэгээд тэрнээс хойш 20 жил энэ хотод л амьдарч энэ хоттой их хайртай. За баярлалаа. Гэр бүлийнх нь хүнийг асууж болохгүй ямар хүн ингэ төрүүлж ирчээд чамайг дуудаад ирсэн бэ нөө юу хийгээд өмнө нь төрүүлж ирсэн байсан бол манай хүн ч өсөө 93 оноос Германд ирсэн бас сурж байсан тийм хүн Лайпциг Дрезден дээр сурч байсан баха. Хэлний нэг коллеж тэгэл дараа нь бол Тюбингийн их сургууль энэ төргээд сургуулиуд амжаад. Тэгээ манай хүн болохоор бид нар 10 жил хамт байсан гэж ярьсан тийм ээ 10 дахь сургуулийн манай нөгөө ангийн залуу тэгэл сүүл битэр ягаад таарал нөгөө таньдаг хүмүүс тэгэл энэ ч өчр ургана зүтэй хэд жилийн өмнөөс тэгэл хаяа Германд өөрөө энд байдаг гэсэн болохоор Германд байдаг болохоор гоё бичлэг явуулан телевизэд ажиллаж яхад тэрийг бид нар баг эфирт хүртэл засчдаг гоё дуу мó юм тэр үчи холддог байлаа шүү дээ. Тэгдэг байлаа. Тэгээ одоо бол манай хүн Германд бүр актер мэргэжлэр ажиллаж байгаа. Уг нь бол театр, Куглдийн театрт Монгол ажиллаж байсан хүн. Одоо болохоор дотор заслын компани байгуулчихсан. Одоо баг 10 жил ажиллаж байна. Давхар өөрийнх нь хобби болохоор Монгол мебель хийдэг. Зураг их гоё зурдаг. Тэгээ яг энэ өөрийнхөө хоббигоор одоо сүүлийн 3-4 жил одоо модоор мебель хийгээл өөрөө гараараа зураал суугаад ийм юм хийж байгаа да. Тэгэл Монгол гоё зургууд их зурдаг. за би их олзох хөштэй боллоо штэ. Манай эхэм сонсогчд болон подкастын одоо цэндээ миний би дараагийнхаа сайхан зочныг олчихлоо. За аль хэзээ юм хийгээд эхэлсэн юм мундаг хүн байдаг юм бэ ингээд хэн маань хаана юу хийгээд явж байгаагаа одоо тодруулах зорилготой бид нар чинь ингээ юм хийгээд байгаа штэ. Бас маш их юм Монгол руугаа хийчихсэн хүмүүс энэ тийм чимээгүй хүн ингээд уртх юм хийгээд ингээ дахиад явж идэг. Тэгэхээр маш их баярлалаа. Дараагийн зочноо ямар ч байсан байг олчих шиг боллоо. За тэгээд оюун дэлгүүрээ чиний хийж байгаа ажил чинь хамгийн сүүлийн одоо миний олж мэдснээр хэлийн чандах монголчуудын зөвлөл гэж байж байгаа. Хэлийн чандах монголчуудын зөвлөлийн боловсролын хорвооны дараагаар ажилладаг юм байна. Одоо манайхан мест гэж яриад байдаг тийм энэ байр суурин дээр ажилладаг үүрэг нь юу байдаг юм бол дэлхийн ямар орнуудаас одоо монголчууд маань энэ зөвлөлд их бас идэвхтэй санаачлагтай оролцож байна одоогийн байдлаар. Энэ зөвлөл гэдэг хэлийн чандах монголчуудын зөвлөл гэдэг маань одоо уг нь урд нь чи орон болгонд хот болгонд л монголчууд маань бас ингээд ажил амьдралын зэгслэнгүүт за энэ чи хамтраад юм хийгээд ингэж байх холбоо нийгэмлэгүүд байгуулдаг шүү дээ. Ер нь л хүн бол амьдрал гэршрэнгүүт л за сайн дураараа ажиллая юм зохион байгуулах Монголынхон төлөө хүүхдийн төлөө. Тэгээ орон болгонд ийм байсан энийг нэгтгэсэн байдлаар за 2000 одоо 8 жилийн өмнө бараг нэгдсэн ийм зөвлөл гэж байгуулагдаад Монголд бүртгэлтэй гадаад харилцааны яамтай бусадтай холбогдох бүх байгууллагатай хамтарч ажиллах ийм зөвлөл байгуулагдсан. Гадаад харилцааны яам дээр яг чуулгана хийгээд ингэж хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага
Тэгэхээр энэ маань дотроо маш олон хорооцтой. Мэдээж соёл шинжлэх ухааны, оюутнуудын, боловсролын, спортын гэх мэт соёлын тийм ээ. Тэгээ анх байгууллагатаас нэгтлэн боловсролын хороо бол бас нэг гол хороо нээсэн. Ягаад гэвэл нөгөө хилийн гадаадд нэлээд олон монгол сургуулиуд энэ үйл ажиллагаагаа хилчгсэн, бас төр зэсэгт хандаад энэ нэгдсэн хөтөлбөр гаргаач, дэмжээч гэж санал төслүүд өгчихсөн. Ер нь бол баг амтай болгол монгол хүүхдийн монгол хэлний асуудлыг гадаадх тийм ээ ярьдаг ийм үе байсан. Багшч бай, ажилдаггүй ч байсан. Тэгээ энэ үднээс яг энэ сургуулиудын асуудлуудыг нэгтгэхэд төрөлсөг түргий энэ дээр нь ажиллах, энэ дээр яг зохицуулах дунд нь байх ёстой байгууллага, хороо байх ёстой юм байна гэсэн үднээс тэр зөвлөлийн тухайн одоо ч гэсэн ажиллаж байгаа номын эрдэнэ санал тавиад тэгээ энэ ажлыг авсан. Энэ бол ерөөсөө ямар сайн дурын ажил. Би энэ дээр ямар ч нэгч төгрөгийн цалин авдаггүй, сайн дураараа хийж байгаа юм ажил гэсэн үг. Тэгээ одоо бараг 7-8 жил болчихлоо. Заримдаа ч би хөөе тэтгэвртэй гарыг гэж тэгдیں۔ Тэгээд нөгөө нэг хинхэн дэлдэг юм уу эсвэл асуухаар хүмүүсгүй та хийгээд үнэхээр нь худлаа бас тэгдэг ч юм уу. Нэгэнд мэрэгжлийн ажил болохоор бас ингэ болж чадахгүй, эхэлсэн ажил болохоор бас тэгэл ингэ явж байна. Заримдаа бол цаг хугацаа нэлээх шаарддаг гинтийн ажлууд Монголоос их орж ирнэ. За ийм төлөвлөлтөг, ийм бүртгэл өгөөдөх, ийм нэг санал асуулгыг хилцүүлэг яг одоохон хийгээд өгч гэдэг юм уу тийм ээ. Заримдаа яг нөө төрийн албан хаагчийг ажиллах тохиолдлууд бас гардаг гинтийн ажлууд. Тэр нь жоохон хүндрэлтэй. Бусдаар төлөвлөгөөт ажлууд хийгээд ингэ явхад бол ер нь боломжтой. Тэгээ үр дүнд бол уучлаарай. Ер нь хүрсэн зүйл бол энэ минийх биш тийм ээ. Манай багш нарын хамтарч ажилласан баг болоод ажилладаг манай одоо дэлхийд ярих яг одоо сүүлийн бүртгэлээр бол дэлхийн 19 оронд 59 Монгол хэл соёлын сургалтын байгууллагууд байж байна. Энэ бүртгэлийг бид нар ойлгохоор жил болгон шинжилэл авах гээд ингээ үздэг. Тэгээ энэ байгууллагуудын багш нар маань бас энэ хороонд хамтраад ажилладаг сайн дураараа. За энэ жил хэн ажиллах вэ гэж ажлаа хувааж аваад бид нар чинь тийм ээ. Ингэсний хүрээр бас нэлээд их ажлуудыг амжуулсан. Харин би хараад байдаг байхгүй. Энд чинь яг баг зэргийн цаг ордог гэд өөрөө хэлж байна оюун төлхөрөө. Нийлээ их цаг зүтгэл одоо ариун сайхан гэд манай Норд Райн-Вестфалнаас бас байж гэн тийм ээ. Бид залууч ямар уйггүй ингээд зүтгэлтэй цалин мөнгөгүй одоо ингээд ажиллаж гин гэдэг бол бас л их зүйлийг бүтээж гин гэж хараад байгаа. Нөгөө өмнө бид нар чинь дэлхийгээр дүүрэнд харцсан монголчууд гээл дор торноо өөрсдөө болгоод ингээд яваадсан ба штэ. 10 жил өөрсдөө амьдралдаа одоо хөл толгоогоо олохгүй тэмцэж явсан баг. Одоо бас яг цаг нь боломж нь тохироо бүрдсэн юм болоо тий. Ингээд нөгөө олон жилийнхаа туршлаган дээр тулгуурлаад дараагийн ирж байгаа монгол хүмүүсийн хүүхдүүдийг бас монгол хэлээ сураасай гэд энэ тал дээр нь их анхаарат байна гэд хараад байгаа. Энд нь бас их баярлууштай байгаа штэ. Тэгээд миний асууж байгаа зүйл юу гэхээр ер нь гадаад байдаг эцэгчүүд ер нь хүүхдүүдтэй нөгөө монгол хэллийг бүрэн бас эзэмшүүлж чадаагүйхаа төлөө бусад монголчуудаас жоохон санаа зовдөг, дотроо жоохон гимшд болцсон санагддаг. За тэр хүнийх нь одоо өөрөө ягарахгүй байж гин. Манай хүүхд монголоор муухай ярина, сайн ойлгоно. Тэгээд хичээсэн ч гэсэн одоо нэг ийм л хүүхдтэй болчоод байна. Тэгээд чадлын хэрээр монгол явуулах юм. Тэгээд бид нар энэ дээрээ ичиж гимшиж явах ёстой юу? Тэгээд энэ эцэг эхчүүдэд ер нь монгол хэл уран зохиолын багш хүний зүгээс бидэнд юуг зөвлөх вэ? Харин тийм нь бол ерөөсөө бүх хүний гадаад байгаа хүмүүс эмзэглэдэг асуудал болчихж байна шүү дээ тий. Тэгээ энийхээ төлөө ичиж гэмшиж байгаа хувь бол бас цөөхөн байгаа. Ичиж гэмшиж чадчихвэл чи хүн чинь бас алдаагаа олж харцсан би ингэх вэж энэ дээр би алчлаа гэдэг мэдсэн хүн ичиж гэмшин шүү дээ тийм ээ. Уг нь ийм байх ёстой энэ хүн монголоор ярих ёстой байсан. Гэтэл би инглээ гэдгийг мэдсэн. Гэтэл тийм мдэгүүд хувьуд бас нэлээх байгаа. Зарим за бид нар энэ хүүхд гадаадд амьдрах юм чинь гэдэг тэр одоо яг хөө мэдээ сургая гэж бодсон тэгээд дэлэхгүй болохоор за энд бүр хүлэн зөвшөөрсөн ичих байтугай тэрэнд угс хүүхдийн юм чи яах ингээд ингэсэн хувьч бас байж байгаа. Тэгэхээр эцэгчүүдээ хандаж хэлэхэд хэдий хүүхд чинь магадгүй гадаад орныг амьдрах орноор сонгоод авсан ч гэсэн эргээд тэр хүүхдийн ээж аав бол та хоёрыг насаараа байна тийм үү? Монгол хүн ээж нь чи монгол байна аав нь ч юм. Тэгэхээр нас өнгөрсөн одоо нас өндөр болсон хойно магадгүй ингээд сэтгэлийн нарийн үгээ ярихад хамгийн наацтай асуудал ойлголцоо болоод ирнэ шүү. Магадгүй тэр монгол хүн сүүлд сурсан гадаад хэлээр хүн сэтгэлийнхаа ер нь нарийн нандин үг хэлийг одоо яруу найрагч маш бүр
яг тэр хүн шиг герман хүн шиг эзэмшиж тэр гаргаж ярьдаг гэсэн шүү дээ. Яг ингэж гаргаж ирэхэд маш хэцүү байдгийн гинэ. Хичнээн перфект эзэмшин ч гэсэн. За тэгэнгүүт нөгөө аав ээж нөгөө англиараа нарийн нанд юм ярьж чадахгүй, хүүхэд монголоор чадахгүй. Ингээд дунд нь үйл ойлголцлын хана үүсэж чинь тий. Ерөөсөл хамгийн наацх энийг бодох хэрэгтэй байхгүй юу? За хөтөлхийн даваан дээр энэ хүүхдэд би өв ёс заншлаа эзэмшүүлсэн билүү? Монголчууд өндөр настай яаж асарч халамжлалыг харуулж, мэдрүүлж өсгсөн билүү те? Тэгээгүй бол эргээд нөгөө хөтөлхийн цагт тэгэд харьцааны хувьд асуудал үүснэ, хоорондоо ойлголцохын хувьд асуудал үүснэ. Тэгэхээр ядаж энийг бодоод хүүхд чинь насаараа Америкт юм уу Германд амьдрахч байсан. Энийг бодоод хүүхдээ багаас нь их хэлийг нь их хэл гэхээр хоёр их хэлтэй хоёр хүүхд байж байгаа шүү. Аав нь англи бол тэр хүүхдээ хоёр их хэлээр өсөх боломж байна тийм. Хоёулангийн зэрэг сурагчхал та. Гэхдээ энэ хэлэхэд амархан хийхэд хэцүү асуудал. Би өөрөө яг гадаад амьдарч байгаа ээжийн хувьд л энийг бол 100% нь одоо л гадаад байгаа хүүхдүүдийн за ер нь дийлэнх хувь нь л яг тухайн орныхоо хэлээр ингээ хоорондоо ярьцдаг. Хоёр монгол хүүхд таарсан ч нөгөө хэлээр ингээл ярьцдаг. Ял гашуун үнэн. За тэгээ яагаад ингэдгийг бэ гэж би ч одоо энэ 20 жилэл хүүхдээсээ эхлээл 10 гаруй жил сургууль хоттой би Солон Монгол сургуулийг байгуулалцаад багшлал одоо ингээл нэг ажиллаад байгааг явд харж байхад ингээд яг нэг амьдралын судалгаа надад гараад ирж байгаа байхгүй яагаад ингэж тийм бол монголчууд гадуур явахаар хүүхд нь ээжтэй германаар ярьчих гээд хятад солонгосууд орсон яагаад ингэж юм бол гэдэг. Нэг хандлага нь болохоор орчны нөлөө маш их байдаг юм байна. Хэл гэдэг угаасаа удамшдаггүй учраас тухайн орчны нөлөө маш их байдаг. Тэгэхээр энэ орчны нөлөөнд нь угаасаа хүссэн хүсээгүй автна. За тэгтээ автсан ч гэсэн яаж аварж үлдэх вэ гэдэг дээр би эцэгчүүд хамгийн эхлээд хүүхдээ ерөөсө 3 хүртэл нь аль болохоор цэцэрлэгт өгөхгүй хүүхдтэйгээ яг 100% монголоор ярьчих. Аав нь англи герман бол аав нь тэр хүүхдтэйгээ тэр хэлээрээ 100% ярьчих. Тэгэхээр энэ хүүхдэд 3 нас хүртэл нэг 2 их хэлний суурь 100% тогтно гэсэн үг. Энэ бол судалгаагаар гарч ирсэн зүйл байдаг. Тэгэхээр энэ хүүхд нөгөө аялаггүйгээр монгол хэлээ зөв эзэмшиж байна. За явандаа угаасаа цэцэрлэгт ороод эхлэн герман хэл нэгсээл холиол эхлэнэ. За энэ бол хүүхдэд хэл ойлгох асуудал бол ерөөсөө байдаг асуудал. Энэ дээр битгий одоо эмзэглээ гэж ингэж судлаачд хэлдэг юм байна. За ингээд хоёр хэлээр хэлд орж байгаа тохиолдолд хүүхдэд хоёр хэлтэй орчинд өсөж байгаа тохиолдолд бол хэлд орох нь бас удаан ажиглагддаг. Тэр нь бас эсрэгчүүд айдаг. Энд айх зүйл байхгүй гинэ. Тарих тэрийг нөгөө бас тодорхой хэмжээгээр нөгөө эргэлзээ хоёр хэл орж ирэхээр яах вэ гэдэг ингээд зохицуулах гээд бас жоохон сатаарл үүсэж шээ. Тэгэл орохороо тэр зөв зүгээр жирийн хөвчиг хэлд ордог. Энэ дунд нь жоохон тийм хэлд орох нь удах асуудал дээр битээ эмзэглээ гэдэг юм байна. За тэгээ 3 нас хүртэл та 100% монголоор ярьсан бол тэр хүүхдээ аялган тогтно. Дараа нь энэ хүүхдийн хэлнийх нь хувьд суурь зөв тогтцсон учраас дараа нь ярихгүй ч болсон та айх хэрэггүй. Нөгөө яг хэрэгцээ гарахад нөгөө хүүхд орчинд очиход нөгөө суурь хэл дараа нь тэрийг нэмээд мэдэж явсан байгаа ш ээж 3 хүртэл сурах чаа хаяагүй мэдээж. Нөгөө хэл мэн гараад ирдэг гэж байна. Одоо танаа хүүхд бол сонсдог, ойлгодог мөртлөө ярьдаггүй. Энэ бол маш их хувийг эзэлдэг. Одоо манай хүүхд ч гэсэн яг ажиллах. Би монголоор яриад л хариулт нь германаар хүрээл ирдэг. Тэгэхээр яг энэ тохиолдолд тухайн үед нь үнэхээр бид нар бүр анханаас аюу маш эцэг эхчээр маш их тууштай үйл ажиллагаа шаарддаг юм байна. Тэгж тууштай байж чадаагүй учраас бид нар бас орчных нөлөөнд алдсан учраас гэхдээ ойлгож ийн гэдэг чинь маш том давуу тал. Тэгээд нөгөө орчинд аврахад энэ ярианы нэг орчинд үүсэт гараад ирнэ. Яг монгол орчинд очиход. Тэгээд эцэгч ер нь их хэлийг бол 12 нас хүртэл нь яг л ээж бүрэн төгс сурагчаа тэгвэл энэ их хэл ерсөө эзэмсцэн гэж үздэг юм байна. Одоо шилжилтийн нас хүртэл нь. Тэгээ энэ хугацаанд та яг хүүхдээ өсгийн сургаад гадаад өөрөө амжихгүй тэр сургуулиудад монгол сургуулиуд оронд байгаа одоо өөр боломжууд цахимаар сурах боломжууд маш их гарчихсан байгаа тийм ээ. Энд сурагчхаа тэгээ уншдаг, бичдэг одоо өөрийнхөө илэрхийлэх зүйлээ тодорхой хэмжээгээр алдаагүй бичдэг үндэс суурийг тавьчих. Ингэсэн цагт их хэлийг сурлаа гэж ингэж үздэг юм байна. Тэгээ шилжилтийн наснаас хойш сургаж байгаа хэл бол хичнээн тэр хүүхд монгол хэл байгаад тэр бол гадаад хэл 2 дахь жил болоо явчихна. Дахиад гадаад хэл сурж байгаа юм шиг сургах үйл явцууд явагддаг юм байна л да. Тэгэхээр эцэг эхчүүдийг энийг ойлгоосай.
эхнээс нь дөнгөж төрж байгаа. Одооны залуучууд ихтэй энэ мэдээлэл аягүйх байгаа учраас аягүй сайн хүүхдтэй хандж ийнэх багаас нь бидний үед тийм хандлага байдаггүй. Герман орн ч гэсэн хүүхд цэцэрлэгт ороход танаа хүүхд чинь герман хэлээ мэддэг байх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг байсан. Бас цаг үе өөр байсан. Тэгэхээр одоо бол их боломж байгаа, мэдээлэл байгаа. Одооны залуучуудыг л би бид нар шиг бас битгий их алдаасай л гэж хүсэх гээд байна. Тэгэл одоо ам ангаах болгонд л монгол хэл чинь шүү их хэлнэ яриад байгаарэ сургаад байгаараа л гэл ингээд ингэдэг л болчихлоо шүү. За манай оюун дэлгүүр маш зөв зөвтэй юм хэлж гин. Би бол маш их санал нэгтэй бийж гин. Тэгээд зарим хүмүүс маань герман хэлээ бас бүрэн дүрэн эзэмшээгүй. Тэгэхээр эмчнэр бас ингэж зөвлөдөг штэ. Өөрөө бүрэн дүрэн германаар ярьж чадахгүй хүн хүүхдтэй буруу зуруу германаар ерөөс ярьж болохгүй. Өөрийнхөө их хэлээр яригээд сүүлийн үеийн эмчнэр бас их зөвлөдөг болчиход байгаа тийм ээ. Өөрсдийнхөө их хэлээр одоо 100% ярих хэвээр хольж ярьж болохгүй энэ төр гэж зөвлөдөг юм бэлээ эмчнэр. Тийм яг зөв. Ер нь сүүлд ингээд хүүхдтэйгээ үл ойлголцох байдал үүссэн гэр бүлтэй би бас таарч явсан. Яг тэгэхээр тухайн аав одоо герман хэлээ бүрэн дүрэн эзэмшээгүйгээсээ болоод хүүхэд нь одоо германаар яриад байдаг. Аав нь германыг бүрэн гүйцэд ойлгодоггүй. Тэгээд нөгөө нэг Монголын нэг их гоё нандин холбоо байдаг шүү дээ. Эцэг эхийн эсвэл хүүхдтэй одоо хайрлсан тэр хайр инэрлээ одоо яг үнэ илэрхийлж чадахгүй одоо ийм айгу харамсалтай байдалд орсон хүмүүстэй бас таарч явсан. Бүр нандин үгээ ярих нь байтугай бас өдөр тутмын юм дээр ч гэсэн ойлголцоо болцсон жишээнүүд над дээр ирж байгаа байхгүй одоо нөгөө тухайн оронд амьдарч байгаа хараар амьдарч байгаа эцэгчүүд маань бас хэцүү шүү дээ. Яг нөгөө тухайн орныхын хэлийг төгс эзэмших боломж байтугай өдөр тутмын ярианы өөрийгөө хааж албан хэрэгцээний ойлгох нөгөө сурах боломжгүй байдаг. Нэг хагас дотоод өнгөж ойр зүрийн буруу ярьдаг эцэгчүүд байдаг тийм. Энэ маань бас амьдралын шаардлага тэднийг буруутгах албагүй. Тэгэхээр нөгөө хүүхэд минь Монголын орчноос алдчихаар ээж нь Францаар бүр ойр зүрийн чим ярихгүй би ээжтэйгээ ойлголцохгүй ингээ уйлж байгаа ийм эцэгчүүд байдаг. Одоо ингээд захимаар над дээр сурж байгаа эцэгчүүд ингээ хаяа би эцэгчүүдээ яриа хийхээр ийм зүйлүүд яригдчихэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүүхэд минь ингээ би Францаараа ярихаар манай ээж намайг ойлгохгүй байна. Монголоор би ярьж чадахгүй. Ингээд бүр наацхийн асуудлаа ойлголцож чадахгүй асуудлууд бол маш их гарч байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр хүүхдээ хэцүү байдалд оруулж байгаа байхгүй юу? Хүүхдээ бид нар гадаад оронд авчираад гадаад хүүхд байгаа. Энэ хүүхдүүл энд гадаад л хүүхд шүү дээ, тийм биз дээ. Харах царинаас Аз, Францд байна уу, Германд байна уу. Гэтэл нөгөө хүүхдийг Монголд аягуул аав ээж нөхөр очиод нөгөө хүүхд тэнд бас гадаад болчихж байна. Ягаад тэр хэлээ мэдэхгүй монгол хэлийг. Тэгэл тэр хүүхд тэнд хэцүү байдалд орох, энд хэцүү байдалд орох асуудал. Ингээ хүүхдтэйгээ хэцүү байлд орохгүй тулд энэ дээр аав ээж нар маш сайн бодож шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хаана амьдрах вэ? Амьдрсан бол ямар хэлийг яаж сурах вэ гэдэг дээр маш эртнээс энэ дээр нөгөө шийдвэрээ гаргаж яг энэ дээр би жишээл амьдарч байгаа орны германууд бол яг ингэдэг. Хүүхдээ сургуульд орохоос өмнө удаан амьдрах нөгөө байр байшингаа сонгож ордог. Одоо хаус нь тэр айл орох гэж байгаа бол яг л тэрийгээ тэр сургууль хүүхд орохоос өмнө авцсан байж байгаа хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд одоо энэ тийм түрээсийн орон сууцсан байвал бас нүүх асуудал гарах учраас ингэдэг. Тийм учраас би бас тэрийг айгүй зөв шийдвэр байна гэж бодоод бид нар том үгээ 6-аад сургуульд орохоос өмнө Монгол руугаа нүүж исэн. Угаасаа бид нар монгол хүн Монголдо амьдрах учраас ер нь бол миний бодол би төр зүй нөхрөө дагаж ирчээл ер нь л нүүндээ буцандаа л гэдэг бодолтой. Тэгэхээр хүүхдэд сургуульд орохоос өмнө нүүгээл тэнд одоо гэр ороо аваад ингээд тогтчих гол үзэл хүүхдээ сургуульд өгсөн. Бас тодорхой хэмжээ герман хэлтэй учраас Гёте сургуульд өгсөн чинь манай хүүхд нэг өдөр явдаггүй. Ээж би энэ сургуульд явахгүй. Манай том хүүхд бол аялга яг цэвэр аялгатай яг л монголоор маш сайн ярьдаг хүүхд байсан. Би урамтнаас нь тэгээ сургасан. За тэгээд энд бол бараг 2-3 сар цэцэрлэгт ямар ч асуудалгүй явж хүүхд чинь. За энэ яагаад ингэ юм болоо ингээд ярьсан ч үгүй би явахгүй. Тэр багш нь айгүй хэцүү загнасан намайг. Тэгээ урд нь би өвөл очихдаа ганц нэг удаа цэцэрлэгт өгч байсан Монгол бас л их дургу. За тэгвэл найзынхын цэцэрлэгт өгөө 6 настай юм чинь гээд цэцэрлэгт нь хүргээд өгсөн чинь бас бид нар хүүхдээ өгчилж чадахгүй байгаа юм л да. Тэгсэн чинь бүр орохгүй. Би энэ орохгүй. Ийшээ бүр орохчгүй гээд. Тэгээ манай хүүхд 6 настайдаа ингээд сургуульч цэцэрлэгт орж чадахгүй Монголд яг 1 жил үндэсэн байхгүй юу. Одоо 6-тай юм чи яг арга ядахад 7-тай сургуульд оруулъя да одоо хүүхдээ өгчлөх хэцүү. Тэгээ бид нар хүүхдийн төлөө арга буюу 7 настайд нь буцаж Германд нүүж ирсэн. Тэгэл одоо хүүхдийн төлөө арга буюу энд ингээд монгол хэл гэж ярьдаг хүн буцна гэсэн юм маань ингээд энд гаццсан. Тэг яг ийм асуудал гардаг юм аа. Тэгэхээр энэ хүүхдтэйгээ бид нар хичнээн сургуульд орохоос өмнө очисон ч гэсэн л нөгөө хүүхдэд тэр заах арга харьцаж байгаа юмнууд нь ингээд гадаад
гадаад одоо фрэнд гэж ярьдаг шиг болцсон учраас нөгөө хүүхд хүлээж авахгүй болчихж байгаа байхгүй. Би бол харьцангуй бас шийдвэрээ гаргалаа л гэж үзсэн чинь хүүхд хямарсан. Баг хүү маань ялах очиод бүр хэдэн сар чацагдаал ингээл. Тэгээ хүн чинь хүүхдээ тэгээд ингэхээр чинь яалтчгүй буцаад нүүж байгаа байхгүй. Тэгээ эргэж ирээд манай том хүн 7 настай сургуульд орсон. Нэг ийм туршлага байгаа аргагүй юу. Тэгэл одоо хүүхдүүд ингээд сургуульд ороод явцсан учраас одоо бид нар яалтчгүй сургууль төгсөлтөл нь эндээс хөдөлж чадахгүй. Одоо энэ хоёр хүүхдүүд том болоод дээд сургууль гарвал одоо яадаг юм байгаа л гэж бодоод явж байна. За тэгээд олон монгол хүмүүсийн маань ингээд нэг жишээ нь бас байж байгаа тий олон хүнийг төлөөлж бас хийж байгааг баг хүүхдээ бодоод ингээд гадны оронд явж байгаа маш олон эцэгчүүд байж байгаа. Тэгээд оюун төлхөөрөө танайх бас сургуулаа өргөжүүлээд би монгол хүн гэд нэртийг сайхан цахим сургалт ажилуулад эхэлсэн юм байна тийм ээ. Энэ жилийн 3 сард эхэлсэн бололтой байсан. Тэгээд энд маань эцэг эхчүүд яаж хандж байна? Дээрээс нь бас гадаад байж байгаа магадгүй мэдээлэлгүй байж байгаа хүмүүс байж байгаа. Тэгэхээр танай сургуульд хүүхдээ өхийн тулд хаашаа хандах уу? Төлбөр мөнгө нь ямар байдгийн юм бол гэд энэ тал дээр мэдээлэх үү? Тэгээ би чи нөгөө яг хоо сайн дурын ажлынхаа хувьд ингээд бүх орны сургуулийн багш нартай одоо бол ер нь ичнээ бараг л бүр хуучны тань шиг болчихж байгаа байхгүй. Ажил сургаалт бид нар одоо багш нарын сургалт гэж жил болгон заримдаа бүр 2 удаа зохион байгуулж байна. Захимаар бодлон танхимаар Монголдоо энэ төр гэдэг. Тэгээ энэ багш нартайгаа танилцсан. Тэгээ эндээс үүдээд сая ингээд нөгөө цар тахал гараад эхлэнгүүт танхимын сургалт маань явж чадхаа болчихж байгаа байхгүй. Тэгээ монголчууд маань хагасаа өдрөө танхимын нөгөө монгол сургуультай цуглах маш дуртай хүүхдүүд маань цуглаад луулзаад танилцаад тоглоод ээж аав нь хоорондоо мэдээлэл солиод яриа суудаг. Манай Солонгос сургууль бол жишээлбэл зөвхөн хүүхдээ бодохгүй бас ээж аваагаа боддог. Заавал нөгөө галтгоотой байр бид нэр хайж олж түрээсэлдэг байхгүй. Ээж аав маань тэнд хоолоо игээд хүүхдүүдээ хичээл орж явах. Хоорондоо яриад нэг гоё уур амьсгал тийм ээ Монгол үүсгэхийн тулд ингэдэг. Тэгээ энэ боломж маань байхгүй болчихгонгод хүүхдүүдийн маань нөгөө Монголын сургалт тасарчингууд би бодсон л доо. Урд нь би бас захимаар ганц нэг хүүхдэд хичээл ер нь санал болгодог хэцөөхөн орж ирдэг байсан. Яагаад ч юм хүмүүс нөгөө танхимын сургалтаа л илүү үздэг байсан. Тэгээ ингээд санал тавьсан чинь хүмүүст аягүй хорж ирсэн. Тэгээ нэгд нөгөө хүүхдүүд нөгөө танхимын бүр ерөнхий боловсролын сургуультаа ч явахгүй завтай болсон учраас эцэгчүүд маш их хүүхдэд бүр цагтаа болсон 2 цагаар өгье гэд. За тэгээд нэгд энэ танхимын сургалт явах боломжгүй хүүхдүүдийг оруулах. Хоёрт нь бас юм байдаг. Одоо нөгөө 50-60 монгол сургууль байдаг. Тэгтээ тэр чинь том хотуудад л байдаг. Жижиг хотод тосгонд амьдардаг монголчууд маань танхимын сургалтанд явах боломжгүй байдаг байхгүй монгол хэлний хагасаа нэ. Тэнгүүд ерөөсөө энэ хүүхдүүдийг ер нь цаашдаа энэ сургуультай хамруулах боломжийг гол нь бүрдүүлэхийн тулд Монгол сургуультай та нар Вашингтонд байдаг бол тэр монгол сургуульд яваарай. Хол амьдардаг хүүхдүүд альсвал хүүхдээ хагасаа зөөх боломжгүй эцэгчүүд маш их байдаг. Вашингтонд амьдардаг мөртлөө. Тэгвэл энэ эцэгчүүд та бүхэн захим сургууль хүүхдээ хамруулаа гэдэг үднээс би энэ сургуулийг сая албан ёсоор 4 сард байгуулсан. Өнгөрсөн жилээс эхлээд байвал бас Бельгийн, Канадад байдаг, Солонгост байдаг багш нартайгаа хамтраад энэ захим сургалтыг бас явуулсан өнгөрсөн жилээс. Тэгээ маш их хүүхдүүд орж ирсэн учраас энийг ер нь өргөжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг үднээс сая албан ёсоор одоо манай сургуульд бол нөгөө багш нартай санал тавиад би юм байгуулах гэж байна. Та нар хамтраад ажиллах уу? Би энэ дэр ямар нэгэн байдлаар багшийг сонгож аваагүй. Бүх орныхоо багш нарын дунд би санал асуулга явуулаад би онлайн сургалтыг зохион байгуулах гэж байна. Та орж ажиллах уу? Цаг зав чинь хөрөх үү? Гол нь гэдгийг. Тэгээд чадна гэсэн багш нарынхаа дунд сонгож аваад одоо бол манай сургуульд 8 орны 12 багш нар ажиллаж байгаа. За яагаад ингэж олон багш хамруулсан юм? Шведэд амьдардаг хүүхдүүд швед хэлтэй багш дээрээ бас сургалтанд явбал бас эцэгчүүд манай хүүхдэрсэн монгол юу ч байхгүй шүү гэд ингээ айгаад монгол хэлэнд ирсэн шууд явуулж чаддаггүй. Тэгэхээр эхний үед хүүхдийн айдсыг бас авахын тулд нөгөө багш ойлгохгүй зүйлийн хичээлийн завраа шведээр, англиар, германаар, францаар хэлээд явбал нөгөө хүүхд маань энэ өгчтэй чинь би бас ойр зүрэ ойлголцчих юм байна. Чадахгүй зүйл гарвал асуучих юм байна. Заавал ээжийг хажууд орчуулагч болгож суулгах ёсгүй гэдэг үднээс хүүхдүүд аягүй дуртай айхгүй орж ирдэг. Тэгээ энэ үднээс одоо надад бол манай би Монгол сургууль Японы багш байгаа, Солонгос хэлтэй багш байгаа. Яг гэхдээ энэ багш нар маань дандаа тухайн орныхоос Монгол сургууль багшилдаг багш нар, туршлагатай, мэргэжлийн багш нар онцлог нь. Зүгээр нэг ээж би монгол хэл заагаа тий гэсэн бас энэ дээр санаачлах нь байвч энэ дээр бас очир тутмаг шүү дээ тийм ээ. Тэгээ Францд байгаа монгол хэлний багш байна, Шведэд байгаа багш нар 3 багш байгаа.
Канадад амьдардаг монгол хэлний багш. За гэх мэт ийм 8 орны Германы багш нар ингээд бид нэр 4 сард бүр аль биесээр байгуулад ингээд ажиллаж байна. Одоо бол за яг нарийн таагаар бол маш олон орноос хүүхдүүд орж сурч байна. Анхан дунд агсан гэсэн төвшнгөөр нь бид нар англиад тэгээ энэ багш нар маань хамтарч ажиллахын давуу тал бид нар үсэг хамтраад төлөвлөгөөгөө боловсруулж байна. Хичээлээ яг хуваагаад боловсруулдаг төлөвлөгөөнийхөө дагуу. Дандаа нөө мэрэгжлийн туршлагатай багш нар болохоор аягүй их давуу талтай. Тэгээ бид нар энэ дээр захим гэхээр хүүхдээ нэг цаг бас нөгөө цахимын өмнө техникийн өмнө хадах гэдэг шүү дээ. Уг нь бол эцэгчүүд энээс бас л зайлс хийдэг асуудал учраас хүүхдээ айлхоор л бас заримдаа хөдлөхийн тулд янз бас хөдөлгөөнтэй аргууд, сонирхолтой аргуудыг оруулж ирэхгүй бол хүүхд сонирхгүй шүү дээ. 40-50 мянгаас. Тэгээ бид нар нөгөө захим сургалтын юм тоглоомын аргуудыг маш их оруулж ирсэн. Кахууд, вордвал гэх мэт хүүхдүүд хоорондоо тоглоод өрсөлдөж тоглодог. Гэхдээ зүгээр тоглоом шин. Яг нөгөө сурснараа квиз маягийн. Тэгэд энийг айгүй хүүхдүүд сонирхдаг. Одоо хизээ тоглох юм бэ кахуудаа. Гэтэл тэрэн дээр нь давхар хичээл яваад л байгаа байхгүй юу? Ийм байдлаар явуулдаг. За мөн хөдөлгөөнтэй болохоор за яваад одоо тийм юм ээждээ хэлчихэд ойлгож ийн нөгөө эсвэл тийм юм аваад ирч гэдэг юм. Гэрт байгаа давуу тал нь бас нэг тийм боломжтой. За одоо Монгод хувцсны тухай хичээл орлоо гэхэд чиний дээл чи хаваа нэлээд өмсөдөх. Өнгөний тал дээр за тийм өнгөтэй тийм зүйл аваад ир гэдэг ч юм уу гэдэг ийм хөдөлгөөнтэй аргатай болохоор бас ашиглаад хичээлээ ойлгохоор хүүхдийн сонирхол татах гал заагаад байна. Тэгээ одоогийн байдлаар маш олон хүүхдүүд сонирхож орж харьцагын хувьд түрүү хэлсэн тийм ээ. Би Монгол хүн гээд захим яг юу байгаа профил байгаа. Би нүүр номыг мөн пэйж хуудас байгаа. Би Монгол хүн гээд ингээ хайхад бол гараад ирнэ. Тэгээ мөн оюун түлхүүр үлзээ гээд миний нүүр номтой харьцаад бүх сонирхсан асуудлуудаа асууж болно, орж ирж болно. Төлбөрийн хувьд ч гэсэн тий дөрөв чи асуусан учраас энд бол бид нар маш уян хатан бодлого барьж тухайн орных нь яг л жишг дагуу оронд ер нь л харьцаа адилгүй төлбөрүүд байгаа. Тухайн орных нь эцэгчүүдийн бас төлбөх чадварыг хараад заримд нь өндөр, заримд нь бага байх жишээ нэг гэр бүлийн хүүхдүүд бол харьцангуй хямд. За тиймэрхүү байдлыг хараад явчихж байгаа да. За тэгээд энэ ажилд маш их амжилт хүсье, маш зөв зүйтэй их сайхан юм боломж бас гадаад байж байгаа эцэг эхчүүдэд хүүхдүүдтэй ялангуяа олгож байгаа юм билээ. Тэгээд энэ тэгэхээр танай аав ээж хоёр бас багш хүмүүс байсан юм байна. Тэгээд багш мэргэжлийг сонгоход ер нь аав ээж нь багш байсан болохоор одоо бусдад бас багш хүний хүүхд гэдгээрээ үлгэр дуурайлах болох ёстой гэсэн имийг одоо өөрийн мэдлгүй тийм суудсан байдгүй ямар байдгийм бол багш нарын хүүхдүүд багш нар тэг тухайн манай аав ээж бол түүхийн багш байсан, ээж минь биологийн багш байсан. Тэгээд тухайн багш нар ч бас завгүй байдаг байсан. Аав ээж минь баг хүүхдтэйгээ мухалтахаас илүү нөгөө хүний хүүхдэд зуралдал их явцдаг. Тэгэл ер нь мэдээж байлгүй яг аав ээжийн хүмүүжил. Одоо ингээл би 6 хүүхэдтэй айлын нэг охин 5 банд байна. Тэгэхэд манай хүүгүүд бол тамхи татаж өсөөгүй. Одоо ингээд манай аав ээж бол тийм чанга манга хүмүүс биш байсан. Ерөнхийн ингээд үлэг дуурайл хэлж байгаа зүйл нь бид нарыг ерсэн хөдөлмөрч болгоод өсгөцсөн. Бүгд л гэр орны манай ээжчүүд бол баг надаас илүү гэр орны ажил хийдэг, хоол сайхан хийдэг. Ингээ амьдрал сурахчдаг байсан юм болов. Тэгээд ерсэн эрдэм ном сурах хэрэгтэй гэдэг айгу нөгөө өөртөө мэдлэгтэй хүмүүс болохоор их чухал үздэг. Намайг 10 төгсөхөд нөгөө конкурс өгөхөд бол айгу их санаа тавьж манай аав бүр надад хоёрын багш аваад тухайн үед чинь тийм асуудал ховорч идчихсэн уучлаарай. Хонх тэрийг би өөр айгуух сандгийн конкурс бэлдээд ингэж яхад аав маань бас нэг сургуулийн захирал байсан. Тэгэл би аавын өрөөнд суудсан хичээлээ бэлдээл аав надад хоол зөөгөөл. Тэгээ тэр ерөөсө санаанаас гардаг. Тэгээ хувийн багш надад авч бас нэг монгол хэлний давтлага өгөөл. Би тэгэл тэр үед би монгол хэл уран зохиолонд онцлог гардаг хүүхэд байсан л ном унших айгуу дуртай. Тэгээ ерөөсө тэрүүгээрээ бас уншсных алддаггүй байсан юм шиг. Тэгтэл хамгийн наацхийн дүрмийг би мэддэггүй мөртлөө зүг бичээд идэг байсан байгаа байхгүй. Тэгээ бид тэр давтлага авсан багшаас мэдэж авчаагүй. Ийм амархан зүйлээ багш нар яагаад ингээд амархан хэлээд өгчөөг юм болоо гэж би бодож байсан байхгүй. Тэгээ би тэндээс үүдээд хүүхдүүдэд өрсөөл дүрм гэж амар хүнд хэрэгцээгүй юм заахаас илүү хамгийн наацх юм. Жишээлбэл эр юм эвгүй ямар үед яагаад эр юм уу гэдэг чи юу юм бэ гэдэл хамгийн их ойлгуулж хэрэгтэй юм байна. Яа дээр ч гэсэн тийм ээ. Одоо ингээл нүүр намаар харахад хүсье гэдгийг хүргэе гэдэг хамгийн наацх юм гэл маш том
их хүмүүс алдчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө л сургалтын алдаа бас яваад энэ энэ хүмүүс дээр гэл ингэж харж байгаа байхгүй. Тэгээ ийм нөлөө аав ээжийн нөлөө их байдаг юм байна. Тэгээд мэдээж боловсралтай багш хүмүүсийн аав ээж болохоор би багшийг сонгоогүй. Нөгөө өөрөө уран зохиолд айгу дуртай байсан болохоор тэр мэрэгчдээрээ сонгосон. Багш ихтэй бол жоохон надад ер нь багш бол аюу хэцүү ажиллаж штэ. Хүнд юм сургана гэдэг чинь. Тэг би бол тэрэн дээрстэй одоо ингээл 7-10 жил гадаад байгаа бага насны хүүхдтэй дунд сургуульд бол би Монголд ажиллаж байгаагүй. Өөрөө энийг аюу хэцүү мэргэжлийг хүн мэргэжил гэж үздэг учраас би төгсөнгүүтээ манай дээд сургуулийн багш нар зөвлөсний дагуу орхон гадаад талны дээд сургуульд 2 жил багшилсан. Тэгэл дараа нь нөгөө том хүмүүстэй ажиллах нэг өөр хүүхдтэй ажиллахад аюу чадвар, төвчээр, ур ухаан шаардсан ажил. Би тэгээ бага ангийн багш хийж байгаа хүмүүсийг би өөртөө баг магтан дуулъя гэж хэлмээр байдаг. Тэр олон хүүхдийн аяыг олж юм заана гэдэг чинь аюу хэцүү байхгүй. Тэгээ одоо би гадаад дээрээ л анхудаа ингээд бага насны хүүхдүүдтэй ажиллаж үзэж байна. Тэгээд ерөөсөө өөрийнхөө хичээлд ингээд сэтгэл зайн үнэхээр болчлоо гэсэн юм бол нэлээ хэдэн жилийн дараанаас нэг юм сууж эхэлж одоо ингээд бараг сайн хариул ингээд 10 жилийн дараа за энэ болж шүү гэдэг их хэцүү ажил. Тэгээ одоо ч гэсэн би сураад яваад байна. За баярлалаа. Сайхан хариултыг бас багш нараас бас их шавь нарын ирээдүй их шалтгаалдаг байсан шүү дээ. Тэр үед бол сайн багштай байсан хүмүүс бол маш азтай тийм надад тэг санагддгийн сайн багшийн шавь гэдэг бас их аз шүү гэд. Тэгээд оюун дэлгүүрээ манай одоо гадаад байгаа багчуулд маань хичээл заагаад явж хахад тэр багчуул маань зарим нь Монголдо одоо жилдээ явдаг ч юм уу, зарим нь бас нэг хэд өнжөөд явдаг гэд Монголдо очиж үзээгүй ч хүүхдүүд ээж магадгүй. Энэ хүүхдүүд маань Монголынхаа талаар ямар бодолтой явдаг бол Монголынхаа талаар юуг эрхэмлэж чухалчилдаг ч санагддаг вэ? Ер нь бол бүгд л би Монгол хүн гэдэг нэг юм юу байж идэгэн шүү хүүхдүүдэд их хөөрхөн. Тэгээ Монголын тухай ингээд нарийн мэдээлэл өгөөд ингээ ярихаар айгүй сонирхож сонсдог. Нөгөө нэг юм бахархал гэдэг юм уу нэг юм ер нь байж идэг. Хэдий тэр хүүхдүүдэд би Монгол хүн, би Монголлээ сурах ёстой гэдэг ухамсар нь суугаад манай хичээлд орж ирээгүй заримд л аав ээж л чи сурах ёстой гэдэг ингээ оруулсан байж байгаа шүү дээ. Тэгээд ороод ирсэн хүүхдэд тэр ухамсарыг яг өөрөө би сурах ёстой гэдэг ухамсарыг суулгах бид нэр давхар нэг үүрэг оногдчихдаг байхгүй. Би зөвхөн Монголыг сурах биш. Тэгэнгүүт л би нөгөө одоо сайн монголоор ойлгохгүй хүүхдэд тухайн орных нь хэлээр ч юм уу германаар бас ингээл Монголын тухай нөгөө хүүхдэд нэг ахаад нэг бахархал за үнэхээр би чинь монгол хүн би энийг мэдэх ёстой юм байна шүү. Энэ бахархалтай тэгх ёстой гэдэг юм суулгахчихээс ингээл германаар ч болсон мэдээлэл янз янз юм өгдөг. Тэгэнгүүт их сонирхолтой. Өө тийм үү. Тэгвэл тэгэхэд тэгжээсээ чи бид нэр Монгол явхад тийм тэр тэгсэн. Тэгсэн байна гэж ингэж нөгөөхөө харьцуулж ойлгох асуудлууд ингээ гарч ирдэг. Аюу хөөрхөн яриа үүсдэг. Монгол хэлээр биш ч гэсэн тийм ээ жоохон хүн сэдв болохоор хүүхдүүд маань бас монголны чадвар зарим агсан шатныхнаас бусдад нь бол жоохон хэцүү. Тэгээ их хөөрхөн сэргээд ороод ирдэг. Өчигдөр ихэд би агсан шатныхантай ороход бол Америкаас хүүхдүүд орж ирж байгаа Германаас нэг хүүхэд нь шивэд Польшоос байсан. Яг Монгол орны тухай хичээл орж байгаа байхгүй. Тэгэл хиндээ нэг жоохон ингэсгээл доошоо ороод зарим нь ингэсгээл сууж исэн хүүхдүүдэд нөгөө Монгол орны тухай яриад ингээл яг гол үндсэн мэдээллүүд ихэндээ өгөл явж байгаа шүү дээ чааштай хүн зүг. Тэгэл тэгэнгүүт Монгол орны 21 аймаг яг газрын зураг дээр харлаа. Та нар хаавар нь явж исэн ингээл өө наа төвсгөл өө яг би наа чи явж исэн. Тэгэнгүүт наадах чинь тэгвэл хөвсгөл аймаг юм байна энэ төргээд нөгөө гоё нөгөө юунууд нь сэргэж ирээл тэгэнгүүт нүдэн сэргээл нөгөө хөвгт ингээд дэлгэсний тэгшэрд суугаал тэ шал өөр болоод ингээд яриад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө тэр юуг нь олж л ярих ёстой юм байна энэ хүүхдүүд. Бас мэддэг сэдвэн. Заримдаа бол ерөөсөө зүгээр англиар нь тэр хүүхдэд Монголынхын тухай яриулчмаар юм байна. Тэгэхээр тэгвэл тэр хүүхдэд ярих юм их байгаа шүү дээ. Монголоор ярихаар гацаад ярих гарахгүй байгаа тохиолдол тэ. Тэгэнгүүт нөгөө хүүхдэд чинь сонирхол нь урманч нэмэгдээд ирэх жишээ нэ. Тэгэхээр аав ээжийг би заримдаа хэлж байгаа. Нөгөө хүүхд англиар юм уу германаар ярьсан суужэл бити айгаад гайхаарэ. Нөгөө хүүхд чинь би бас чөлөөтэй ярих хаяа боломжийг олох хэрэгтэй мэддэг зүйлэн тийм ээ. Ингэжээж бидний хооронд нэг юм юу үүсэн шүү дээ. Монголын тухай холбоо ус үүснэ. Байдаг аюу хөөрхөө.
За баярлалаа. Ер нь бол бүр заах аргачлалт гэдэг ингээ бүр шинээр үүсэж байгаа юм биш үү? Аль Тийш орны яг хүүхдүүд үнэ. ямар гэж заах аргачлалт гэдэг чинь бас их том юм болж байгаа шүү дээ. Ер нь одоо их хилээ ингээд заагаад ихсэн чинь эхлээ солонгос сургууль гээд сүүлдээ одоо би Монгол хүн гээд онлайн сургалт ингээд явуулж байна. Хилээ сураад явж яснаа сүүлдээ өшөө гүнзгийрээд Монгол соёлоо, Монгол боловсрлоо одоо хүүхдүүдтэй өвдүүлж үлдээх гээд энэ том юм руу алхаад орсон байж байгаа юм байна. Тэгэхээр манай боловсролын яамнаас, соёлын яамнаас энийг хэр дэмждэг юм бол манай төр засгаас ер нь хэр оролцоотой та нартай уялдаа холбоотой ажиллаж байна. Өмнө нь бол бараг л бор зүрхээрээ гэдэг шиг талдaltaй зүтгэлтэй хийдэг хүмүүс маань одоо яваад байсан шүү дээ. Одоо ингээд нэгдснээс хойш хэр анхаарч харж тусалцаа дэмжлэг үзүүлж байна. Түрүүн би тэр нөө зөвлөл боловсролын хороо гэхээр бид нэлээд амжилтанд хүрсэн гэж ярьсан ш. Тэгээд 7 жилийн өмнө бид нар анх тэр чуулган яаж яхад л Германы багш нар төсөл хийгээд бид нар ингээд сургалтынхаа нэгдсэн хөтөлбөр хийя, сурах хүчийг бид нар өөрсдөө хийя. Ягаад тэгэхээр Монголд байгаа сурах хүчийг манай хүүхдүүдийн төвшин таардаггүй учраас бид нар янз янзын сурах хүчийг авчраал, хуулаал, хасаал, нэмэл ингэдэг байхгүй. Тэгээ ийм боловсруулъя гэдэг Германы багш нар бид нар хамтраад төсөл бичээд боловсролын яамд өгж ирсэн. Одоо яг 7 жилийн өмнө. Тэгэл тэгэхэд Америкийн багш нараас хүртэл юм төсөл ирсэн гэж тэгжсэн байхгүй. За тэгээд тухайн үед бол ерөөсөө боловсролын яамд хариуцдаг хүнч байдаггүй, бидний талаар мэдээлэл авсан хүнч байдаггүй юм байсан. Тэгээл нэг жил өнжөөл очихоор ахаад нөгөө хүн солигдсон. Нөгөө нь бас мэдээлэлгүй шахам. Тэгээ бараг л та өмнөх хүн чи ядаж та бидний өгсөн мэдээллийг дамжуулсан уу гэж эхлээд бараг асууж чаашаа ярьдаг юм байла. За тэгээ ингээд энэ үүднээс ер нь эцэг эхчүүд ч гэсэн айгүйх шүүмжлэлтэй ханддаг чуулган болоход монголчуудын төр засаг нь энэ чинь нэгдсэн хөтөлбөр чинь монгол хэлний асуудал учраас тухайн орны сургалтын байгууллага, дээд байгууллага гаргаж өгөх ёстой байхгүй зарчмын хувьд. Бид нар дур дураараа зүгээр нэг йогийн засгал юм уу гимнастик байсан бол тухайн хүн өөрөө гэсэн хөтөлбөрөөр аваад явчих болно. Монгол хэлний асуудал дээр бол энэ байж болдоггүй асуудал байхгүй. Тэгээ ингэж тавьсны үүдэнд нэлээд шаардлага тавьсны харьцангуй үүднээс боловсролын яам төр засаг бол энэ дээр хөдөлж эхэлсэн. Тэгээ одоо бид нэр 17 онд яг жишг хөтөлбөр гэдгийг Монгол улсын төр засаг тодорхой төсөв гаргаад Монголд байгаа одоо мэрэгжлийн хүмүүсээр нэгдсэн жишг хөтөлбөрийг гаргуулж авсан байгаа. Тэгээ энэ яг нөгөө төвшнөр анхан дунд агсан гэдэг төвшнөр гаргаад авсан. За энэнийхээ дагуу цахим сургачийг бас гаргасан. За хэдийгээр энэ бас хөрөнгө мөнгөнд дутаад зарим техникийг дуусаагүй ч гэсэн одоо яг вебд суурилсан захим сургачиг гэ та бүхэн интернетд өгөхөд захим ридер юм ээ гэд гараад ирнэ. Энийг гадаад байж байгаа ямар ч эцэг эхчүүд өөрсдөө ороод үнэгүй хэрэглэх боломжтой шүү. Сонсох тасгалтай, бичих тасгалтай хөөрхөн юм байж байгаа. Тэг энэ дээр би редактороор ажилласан хамгийн гол нь харьцангуй бидний засвар редакторын засварын ажлууд орж чадаагүй юм жоохон гаццсан гэ байж байгаа. Гэхдээ ихэнх нь бол ашиглах боломжтой. За ингээд бид нар боловсролын яам дээр харьцангуй хүсэлтүүд хийгээл араас нь Google ингэсний харьцангуй 5 жилийн өмнөөс боловсролын яамаас хамтран ажиллаж байгаа багш нарын сургалтыг явуулж байгаа. За одоо яг шинэ гарч ирсэн сайд бол анги хамтлан сайд бол энэ дөр маш сайн анхаарч өнгөрсөн 4 сард бүр ажлын хэсэг байгуулад яг гадаад байгаа хүүхдүүдийн Монголны сургалтын асуудлаар яг юуг бид нэр хийх ёстой энэ судалгаа гаргасан. Яг энэ ажлын хэсэгт би бас ороод ажилласан. Тэгээ энэнийхээ үүднээс сая ингээ байнгын ажиллагаатай одоо яам дундын комисс гэж байгуулад яг 9 сар тушаал нь гарсан байгаа. Тэгээ энэ дөр бол маш олон яамдуудын яг Монголын асуудалтай холбоотой хүмүүс орчихсон. За манайхаас би за мөн зөвлөлийн ерөнхий нарийн бичиг мөн хөтөлбөр гэдэг ингээ орчихсон бид нар. Одоо энэ комисс бол ерөөсөө энэ Монголын асуудлуудыг шийдээд хариуцаад хэлэлцээд явах хэрэгтэй ийм байгуулсан байж байгаа юм. За ингээ ерөнхийдөө Монголын асуудал маань харьцангуй жигдрэх содонда орчихсон хөтөлбөртэй сурах хүчтэй болоод мэдээж асуудлууд байгаа шийдэх асуудлууд. Ийм учраас бид нар дараагийн асуудал болох уучлаарай Монгол соёлын боловсролын асуудал руу яг одоо ингээ орж эхлээд байна. Яг одоо дөнгөс 11 сарыг соёлын яам нөгөө соёлын бүтээлч үйлдвэрлэлийн аян гэдэг ийм аян зарлаад яг энэ дээрээ бид нарыг хамтарч ажиллаач гэдэг. Тэгээ бид нар яг сая 11 сард хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Тэгээ яг соёлын сургалт явуулж байгаа сургуулиудынхаа судалгааг бүртгэлийг ахаа шинээр авлаа. Тэгээд гадаад байгаа бас энэ нөгөө уран бүтээлч гэх байдаг шүү дээ. Уран бүтээлийг төрөө явж байдаг дуучин, хөгжимчин хамтлагууд. Эднэрийнхээ бас судалгааг бид нар сая боловсролын хорооныхоо үүднээс дагуу ингээ авлаа.
энэ хүмүүсээ эргээд энэ нөгөө сургалтанд татаж оруулцуулах. Угаасаа зарим нь бол лайлгартнаас оролцоод ингэ явж исэн. Жишээл энэ дээр би өдөрдмөр сая талигч төмөр сайхан байна. Ихчлэн хамтлагийн хөгжимчин. Энэ хүн бол бүр маш олон жилийн өмнөөс Нюрнбергийн эрдэм сургуульд морин хуур заагаад, Мюнхен хотын од сургуульд бас морин хуур заагаад, манай Штутгартын солонгос сургууль дээр бас эцэг эхчүүд хүүхдүүдэд морин хуур заадаг гэсэн. Зөвхөн уран бүтээл хийх хажуугаас. Тэгэхээр энэ хүмүүсийг энэ жижиггээр ингэж татаж оролцуулах боломжууд ямар байна? Нөгөө хүмүүс завтай, цагтай, сонирхол байна уу гэдэг судалгааг бид нар хийгээд авчихлаа. Тэгээ энэ уран бүтээлчдмээ сая бас л ингээл цар тахлын үеэр завтай болонгууд энэ сургууль руу ороод ирсэн л дээ. Бас нэг жишээ гэхэд одоо Хөх Монгол хамтлагийн хөгжимчин уран чимэг уран цаг гэдэг хөгжмийн сургууль байгуулчихсан. Айгүй гоё жишээ. Хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгоод монгол хэлийг давхар заагаад ингээд явж байгаа. Тэг яг энийг л бүр өргөн хэмжээгээр одоо монгол хөөмийг ч гэсэн гадаад хүмүүс сонирхоод бүр ингээд сурах гээд ирж шээ. Тэгэхэд монгол хүүхдүүд том болсон хүүхдүүдэд бид нар тэр л оруулъя л да. Амар мундаг хөгжимчин биш болдоггүй маа гэхэд адаж хөөмий чи ингээд дуурдаг юм байна. Монгол дэлхийд байхгүй энэ аюуг хүүхдүүд минь мэдээд ядаж нэг туршаад үзэх боломжийг олгомоор байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ тал дээр бид нэр одоо би сая Монгол 2-3 сар байж байгаа дээрс яг энэ үедээ бид нар соёлын сургуультай хамтарч ажиллах юм гэрээ байгуулчаад ирсэн. Тэгэхээр энэ соёлын сургуулийн нэг эрдэмтэн профессоруудыг яг энэ гадаадх монгол хүүхдүүдийн монгол соёлын боловсролын хөтөлбөр дээр хамтарч ажиллая. Сургалтанд нь хамт ажиллаач гэдэг ингээд бид нэр гэрээ байгуулчихсан. Тэр багш нар сая бас энэ хэлцүүлэгт ороод ирсэн. Ингээд энэ бол нэлээд отяхан шатандаа болчихсон явж байгаа. Одоо соёлын яам ч гэсэн энэ дээр анхаарал хандуулад шинээр байгуулагдсан яам учраас хамтраад ажиллая гэж гисэн байж байгаа. Тэгэхээр энэ нэлээд өргөж чухал уу? Одоо соёлын боловсролын асуудал зөвхөн Монгол бүжгийн хамтлагууд бол нэлээд их байдаг. Сургалт их сайн явагддаг. Америкт байна, жишээлбэл Вашингтоны сургууль байна. Сан Францискогийн гэр Гетогийн айгүй гоё монгол бүжгийн хамтлагуудтай тэр сургалт айгүй гоё явагддаг байхгүй юу? Одоо манай Нюрнбергийн бас ариуна байна. Бүжигчин. Одоо сая их л урлагийн наадамд тэрний 10 бараг л өөрөө хэлж байгаа 2-7 хоног сургасан бүжигчин. Айгүй гоё бүжиглэл ороод ирж байгаа хөрсөл. Хөдлөөд эхлэнгүүт цаа ойлгомжтой энэ хөлтөл ирсэн. Тэргүүн байр гэл бид нар чим баярлал алга тушаа түлээж авч байгаа юм. Тэгэл энэ ийм боломжтой хүмүүсээ бид нар хүүхдтэй юмаа сургалтад дамжуулаад. Тэгээ энэ дээр яг одоо бидний ажил чиглэлчихсэн явж байна. Тэгэхээр энэ маань үрдэнд төрөх байхаа. Саяны урлагийн наадам бол ямар гоё сэтгэл огшоосон. Улмал 4 дахь наадам. Тэгэл хүүхдүүдийн тэр сураад орж ирж байгаа, ярьж байгаа, шүлэг уншихаар бүр ингэж бүрнэснээр огшож байгаа юм чинь. Хүн чинь гадаад байгаа болохоор ч бүр илүү ийм болчдөг юм байна. Хүмүүс бол за энэ урлагийн Монголоос ярьж байгаа хүмүүс урлагийн үзлэгч болоо юу гэж ярьж байгаа. Тэднэрт бол байдаг л нэг юм нөгөө Монгол хөгт Монгол дуугаад шүлгээ унших бол байдаг юм шүү дээ тийм ээ. Тэгээ би юу үзлэг эн чинь наадам Монгол хэлгүй орчинд өсөж байгаа хүүхдүүд энэ зэргийн өгүүлэг ингээ бүтэн өгүүлэг монголоор яриад ороод ирнэ гэж айгүй том амжилт байхгүй юу. Тэр ээж аавын хийлгэж байгаа маш том сургалт тэр хүүхдэд үлдэн шүү дээ тийм. Тэгэхээр яг тэр ялгааг нөгөө Монголд байгаа хүн бол тэрийг сайн мэдэрч яахгүй. Би энэ гадаад 20 жил болцсон хүүхд маань ингээл заримдаа монголоор айгүй сайхан ярьж байгаа хүүхд харахад бүр баярлал. Ямар гоё ярьдаг юм бэ бүр яг ингэж хүлээж авдаг байхгүй юу. Тэгэхээр тэр ялгаа байна л да. Би чамайг өстой сайн ойлгож байна. Одоо би энд ингэж нэг банштай цай хийчихэл тэрийг ихч нартаа ч юм уу өнөөдөр өстой гоё банштай цай хийгээд тэр чинь хагас жилийн удаа хийж идэж байгаа болохоор тэд нарт бол бүр гайхаад чинь ямар шалтай ингэж байгаа шүү дээ. Сүрлээ ойлгохтой ярьж байгаа байхгүй яг тэгэхээр шал өөр хүлээж авдаг гэдэг ингээд аюу сайн ойлгож байна. Саяхан ингээд 4-р наадам гэдэг төсөлд ороод болсон мэдээж та хэд манаас бүхэл бүтэн 2 өдөр одоо монголоор амьсгацсан болов монгол соёлоороо барахсан болов гэд ингээд бодож байна. Эний талаар ингээд ярьсан юм чинь энэ асуултыг асуухгүй ингээд өнгөрүүллээ ярих юм ихтэй зочин учраас бас нэг дурдахгүй болохгүй. Энэ бол жишээлбэл нөгөө монгол соёлын боловсрол бид нар одоо л албан ёсоор ярьж байгаа болохоос биш урд нь хүмүүсээ санаачлахаар аюу хэм хийгээд эхэлсэн би түрүү хэлсэн тийм ээ талигаж төмөр сайхан бол ингээд сургалт эхэлсэн байж ээж энэ урлагийн наадам гэхэд жишээлбэл Мюнхний од сургуулийн мөнх жаргалгч маань санаачлал анхны наадам бүр эхний 2 наадмыг хөрөнгө мөнгө төсөл энэ нөгөө тухайн орондоо тавиал гаргаж ирсэн аюу том ажил ахгүй. Тэгээ наадам гэхээр чинь давхар сургалтууд гэр дотор явагдчихжээ шүү дээ сургууль дотор тийм ээ наадамд оролцохын тулд нөгөө ээж аав нь хүүхдээ энэ дуу сургаа энэ яа гэл эн чинь ингээд айгүй хүмүүний түлхээс өгчөж байгаа байхгүй тэрнийг багш тэр анхны наадам санаачилсан юм шиг боловч цаашаа ингээл нөгөө давлгаан тийм ээ
гэр орон энэ гадаад байгаа хүмүүст нөлөөлөөд ингээд сургалтууд явагдаад эхэлсэн. Тэгэл бид нэр одоо энийг улам зэгцрүүлээ, дэмжиж, өргөн хүрээтэй олон аав ээжийг оруулаа, олон гэр бүлийг оруулцмал тэр гэрт Монгол дуу хөгжмийн сургалтууд явагдаад эхлэв шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ айгүй өргөн хүрээтэй асуудал байхгүй. Тэгээд саяны зохион байгуулсан тэр ариун сайхан түрүүн чи дурдсан тийм ээ. Ариун сайхан байна, соёл сургуулийн захирал Бацангэл маш сайн зохион байгуулсан. Улмал бидний нөгөө зохион байгуулалт сайжраад өргөн хүрээтэй болол хүүхдүүд чанар чадвар бүр сайжраад эхэлж байгаа л бид нар баярлаад байгаа байхгүй. Зөв уучлаарай ярианыхан дундор сайн уучлаа. Цэнгэ багш гээд бас их маш сэтгэлтэй эмэгтэй байж байгаа Бацангэл багш маань ер нь тэнд байгаа хэсэг бүлэг монголчууд яж байгаа тийм зулаа гэдэг ээж энэ сая оюун төхөрийг чи хэлж ийн ингээд гинт ингээд нэг наадам нэгдэд ингээд зохиоцсон юм бишээ энэ ингээд маш олон жилийн олон хүмүүсийн бас зүтгэл байсан ингээд тий од сургуулийн багш ингээд эхэлжсэн ингээд ер нь бас том хувьслууд чинь маш олон хүний бүтээлээс бүрдэг. Одоо жишээ нь танахаар ярил л да Штутгарт гэдэг чинь автомашины одоо үлгийн орон байж гин Карл Бенц машин үүссэн гэж ярьж байгаа боловч моторын өөр хүн одоо үүсгэсэн тий моторын бүтээсэн байсан учраас дараагийн шатууд нь ингээ хурдан хувьсэл явагдаж юм ингээ өөрчлөгдөж юм бүтдгээ гэдгийн жишээ байж гин тийм ээ. Яг үнэ. Явж байгаа юм байна. Тэгээ танай хот руу ч бас орё гэд бодлоо. Штутгарт хот чинь бас Германы 16 мужийн нэг мужийнх нь нийслэл нь байж байгаа сонсогчдод зарим мэдгүй хүмүүс сонирхолж хэлэхэд Германы одоо 6 дахь том хот Германд хотынхаа том жижигийг хүн амынхаа тоогоор нэрлж явдгийг анх мэдэхгүй. Би өндөр байшингаар нь одоо тооцоод өргөн замаар нь тооцоод том хот гэж ярихаар ойлгодоггүй байсан анх ирчээд. Тэгээ хүн амын тоогоор ингээд нэрлдэг 6 дахь том хотын бизнес санхүүгийн маш их чадвартай Daimler Porsche-гийн одоо Porsche-гоор алдартай гэдгийг нь бол ер нь хүн болгон мэдэх байх. Ер нь өөр онцлог бидний мэдэхгүй юу байдаг вэ Штутгартад? 16 мужиныг нийслэл гэж саялжлаа. Тэгээ миний бахархдаг зүйл болохоор Германы экспортод гардаг 3 том зүйлийн үйлдвэр нь энд байж байдаг байхгүй. Benz байж гэн дэлхийд алдартай тийм ээ. Porsche, за тэгээ Bosch. Ингээ 3 том экспортын 3 том зүйлийн үйлдвэр манай хотод байдаг. Тэгэхээр ер нь бол тэгээ энэ үйлдвэрүүдэд нь монголчууд ажиллаж байдаг нэгд. За ямар монголчууд ажиллах би бас энд байгаа монголчуудаар айгүй бахархдаг. Манай хотод бол айгүйх олон урд нь их олон монголчууд одоо л ерөөсөө ингээд энэ Германд сургууль төгсөөд тухайн мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүс нэг бас тунаад үлдчихсэн. Манай хотод амьдардаг монголчууд маш өндөр боловсралтай, ухамсартай, хамтарч нэгдэж ажиллаж чаддаг ийм хүмүүс байдаг. Одоо манай холбоо гэхэд 2 жилийн өмнө 10 жил одоо 12 жил болж байна. Монгол академичтэй холбоо гэдэг маш сайн зохион байгуулалттай ажиллаж чаддаг манай монголчууд. Одоо манай солонгос сургуулиар би жишээ авлаа гэхэд миний бахархах зүйл хотоос илүү тийм. Манад баг анх хүүхдээ яваад сүлд нөгөө хүүхдэн томрол явхаа болцсон эсэх хүч хөдөл манай сургуулийн хамтлагийг хэвээрээ байж идэг байхгүй. Тэгээ бид нэр жишээлбэл бүтэн жил болох ингээл арга хэмжээгээ эцэгчүүдэд ингээд хойрлоод өгчдөг. Нөгөө зарим баг манад хүүхэд нь явж байгаагүй хүн ч байж идэг. Манай эцэгчүүдийн группт орчихсон л нөгөө хуваарлт аваад ингээд бид нэр хамтраад үйлчлэгээ зохион байгуулж чаддаг тийм мундаг монголчууд байдаг. Тэгээ тэрүүгээрээ манай ажил бас их сайн явж байдаг. Нэг за Штутгарт хотын хувьд бол би анх ирээд ажиллаж байсан зүйл бол 600 гаруй хүн амтай. Тэгээ анх бол манай би тэгэхэд Улаанбаатарын хүн ам ер нь тиймэрхүү байсан шүү дээ. Одоо л өстой сая гараад ингээд авсан болохоор би тэгээ манай Улаанбаатар хоттой ойролцоо хүн амтай юм байна гэж би анх ажиллаж авч ирсэн байхгүй. Тэгээ авах юм бол айгүй цэвэрхэн зэгцтэй хот. Би хаач явсан буцаал Штутгарт ирэхдээ их баярлалтай зэгцтэй. Би хаанаас ч юм олно. Ер нь ингээ өндөр үзээд хараад ах айгуугаа жуулчны сүртэй юм бол ховор мэдээж гэхдээ хүн ирэхэд бол гой зүйлүүд түүхийн дурсгалтай зүйлүүд байгаа. Тэгтээ тийм амьдрахад их зэгцтэй л хоттой. Тайван. Тэгээ ажил олдох байдал нь их гайгүй байдаг учраас үйлдвэр хөгжсөн хот учраас гээд зарим өөр хотын монголчууд очиж зуны амралтаараа оюутнууд ажиллаад байдаг. Тэр хэмээр байгаа юу? Тийм дэх үед бол айгүйх тэгж ажилладаг байсан. Одоо бензин үйлдвэр тэгэхэд манай хүү жишээлбэл би төгсчүүл ажиллахад айгүй өндөр цалинтай. Төр зур зуны ажил хийхэд энэ төр гэхэд тийм ээ. Одоо бол оюутнууд яг мерсэр ирдэг юм шиг байна. Урд нь бол айгүй хэрдэг байсан шүү дээ. Оюутнууд их байх үед манай хот ерөөсөл оюутнууд дүр ажил хийдэг тийм. Одоо тэр бол цөөрсөн. Харьцангуй харин яг одоо Bosch гэхэл манай
Bosch-ийн санхүүгийн албанд ажиллаж байгаа манай Монгол бүсгүй байна. Бас өөр IT-ийн салбарт нь ажиллаж байгаа манай Монгол залуу байна. Bosch бензин үйлдвэрт инженерээр ажиллаж байсан манай Монгол залуу байсан. Одоо тэд нар бас BMW юуны ихтарс Bosch руу орсон байсан байна. Гэх мэт эднэрт энэ том юунууд нэр нь монголчууд яг мэрэгчлэр ажиллаж байгаа шүү. Цөөхөн гэхдээ. Сайн байна. Тэгээ бас их мундаг чадaltaй явж байгаа олон сайхан залуучууд байдгийн би оюун дэлгүүрээ чи ингэж 1995-аас 2000 орны хооронд Улаанбаатар телевизэд ажиллаж байсан юм шүү дээ. Сэтгүүлч редактор. Тэгээд энэ 5 жилийн ажлын туршлага бол мэдээж их нэлийн гэж таараа. Тэгээд тухайн үед ер нь хэлний талын хүмүүс телевизийн арт одоо мэдээ бэлтгэгчээр, телевизийн арт сэтгүүлчээр ажиллах сонирхолтой бүсгүйч бол нэлээд байсан. Залуучууд ч байсан баг. Маш их одоо хүний мөрөөддөг мэрэгжлийн ажил байсан гэж би бодод байдیں۔ Тэгээд энд чиний хамгийн их сайн сурсан зүйл чинь өнөөдрийн хүртэл одоо чамайг дагаж чамд хэрэг болж байгаа юу байдаг вэ? Юуг тэндээс чи өөртөө суулгаж сурч чадсан гэж боддог вэ? Нэлээ их юм суралцсан яг хөө тэр. Би чи ер нь бол гэхдээ телевиз сэтгүүлч тал дээр миний айгүйх тийм миний сонирхдаг мэрэгжил байсан. Тэгээ яг нэг дээд сургууль төгсчөөд орох гэхдээ тэр нь айгүй өндөр шалгууртай байдаг гэсэн шүү. Өндөр босгож байсан. Тэгээ бас тэр үедээ жоохон за би чадах болов уу гэж айгаад тэгээ тухайн үед надад нөгөө манай багш нар шууд багшийн ажил олоод ингээд санал болгоцсон байсан учраас тийшээ орчихсон. Тэгээд нөгөө багш хэцүү ажил учраас бас халгаад дараа нь би 2 жил багшилчаад удирдлагын академид сурахаар яваад гисэн. Тэгэл дараа нь бол шууд үтсэнлээ нөгөө сонирхсан юм маань бодогдоод байдаг телевизээр ажилламаар байдаг. Тэгэл сураг тавьсан чинь нэг оронтой мэдээллийн албанд байгаа сурагтай. Тэгээд давхад очисон чинь тэн дээр нь алидийн 2 хүүхэн нөгөө туршилтаар тэр үчин бүр өрсөн ингээд туршилтаар хэдэн сар жил ажиллуулжээ чинхэлдэг гэсэн баггүй. 2 хүнд яг тэр орон тань дээр нь ажиллаж исэн. Цалингүй шүү. Тэгсэн ч гэсэн л бид зүтгэл орцсон. Үгүй би бас ажиллаад үзье гээл. Тэгээд айгу өндөр усхтай тэгээд хэдэн сарын дараагаас яг тэн дундаас намайг чинклээд авч орж исэн. Тэгээд би бол ерөөсөө яг мэдээллийн албан дээр ажилласан. Анхнаасаа тэрэд мэдээллийн албач гэж тустай байхгүйсэн. Яг байгууллагт нь байгаа л нэр өгөөл одоо энэ CN уу City News гэд мэдээллийн алба. Тэгээд сэтгүүлчээр ажиллаа. Сүүлд нь бол ерөнхий редактороор ажиллаж байгаад 2000 оноос бич наашаагаараа явчихсан. 2006 онд бас буцаж нөгөө хүүгээ сургуульд ороход ч буцаад нүүсэн гэхэд буцаад бас ажилдаа орж исэн юм байна. Ороод бас ярилцлагын нэвтрүүлгүүд хийжсэн. Тэгээд мэдээллийн албанд ер нөгөө тайм хийдэг байлаа. Тэгэд энэ ажил мэргэжлээс авсан нэг гоё. Тэгээд ирснийхэн дараа би 2000 онд Германд ирснийхэн дараа шөнө бол ажлаа зүүдэлдэг гэж үлээ. Шөнө ажлаа хийчихдэг л бараг л хийчихдэг л байлаа. Тэгэл нөгөө мэдээнд явна. Айгүйх тийм эрчим хүч шаардсан ажил. Гар мэдээндээ гараач орооч хүй тийшээ яваач тэр энэ гэл ингээл айгүй тийм буцалж идэг ажил байхгүй. Тэгээ нэг хэвэн биш. Тэгэхээр яг тийм нөгөө тэгээ ороо яг шууд лайв бид нар мэдээг өгөх хэвээр. Тухайн техник их нэг бол бас их муу байсан. Нэг юмны араас айчулж ордог энэ төр гэл одоо нэг шиг юм амархан хийдэг ажил бол биш байсан. Тэгэл техниктэй цаг нь тулан амьсгаа өндөр тэгэл юм. Тэгээ тэндээс миний сурсан юм бол ингээд юм яг тулцсан ажилд шийдвэрийг хурдан гаргаад зөв зохион байгуулах тал дээр юм их суурсан болов гэж бодож байна. Тэр бид нар 50 ажил маргааш нөгөөдөр 7 хоногийн дараа нэвтрүүлэг зохион байгуулах биш ерөөсөл өглөө ихтэл ороо өгөх ёстой ажлыг дэрийг зөв зохион байгуулж менеж нь болж чадах ёстой. Тэгээ зөв шийдвэр гаргах. Нөгөө тэгэл техникийн алдаа гарна дуу оруулах дээр ингээл. Тэр болгонд бид нөгөө зөв зохицуулах одоо өөрөө ч гэсэн тэнд алдаагүй байх тухайн үедээ тийм ээ. Тийм нэг тэрийг аюух сурч авсан. Бичлэгийн хувьд бол яг жоохон нэг юм мэдээний нэг юм энгийн үг хэллэг рүү орчихсон. Тэрнээсээ гарч чадахгүй бол одоо нэлээ их удсан да. Энгийн чөлөөтэй юм бичих гэж чадахгүй. Яг нэг мэдээ чи нэг албан ёсны үг хэллэг гэдэг. Тийм. Нэг албаны бичээ сурцсан тийм юу үлдчихдэг юм байлээ. Тэгээ ер нь бол их гоё яж шээ. Өдөр хэдэн олон хүнтэй уулзаж шинэ юм сонсдог, харьцдаг тий. Гоё хамт олон байсан тухайн үед бол одоо балхачаа захирал байсан. Тэгээд одоо ч гэсэн хэвээр яваа. Одоо хүртэл би манай ажлынх ингээл одоо бол харьцаатай байж идэг нөгөө ажлынхын тухайынхаа хүмүүстэй. Айгу мундаг залуучууч миний яг энэ үед ажиллаж исэн бид нарт ажиллаж хийдэг баярлахтаач баярлдаг тийм л байлаа. Тэгээд телевизийн ажил юм байсан байна. За тэгээд оюун дэлгүүрээ 2019-с 2021 онуудад Германд бас тийм их сургуулийн Штутгартын их сургууль болон Хоhenheim-ийн их сургуульд ажиллаж исэн юм байна.
боловсролын зөвлөхөөр ажилласан юм. Тэгэхээр боловсролын зөвлөх гэхээр ямар ажил байсан юм бол Тэр нь болохоор нөгөө одоо германч ер нь мэрэгжлийн болсон хүчнээр дутагдалд орчод байгаа шүү дээ. Тэгээ тэр үүднээсээ германууд одоо бодлого гэж байгаа байхгүй. Гадаад төгсөн мэрэгжлийн болсон хүчний тэр мэрэгжлийн хүлээн зөвшөөрөөд альсвал жоохон мэрэгжил дэвшүүлэх нэмэлт сургалтанд оруулаад энэ хүнийг манай энэ ажилда мэрэгжлийнхэн ажлуудад оруулъя гэдэг ийм бодлого барьж байгаа үүднээс тийм мэрэгжлийн би нөгөө дэвшлүүлэх сургалтанд бүтэн жил хамрагдсан. Тэгэхээр дандаа нөгөө педагог юм уу сургууль хүмүүжил тухайн орондоо төгссөн юм дээд мэрэгжлийн хүмүүсийг хамруулад энэ сургалт явагдсан. Бүр улсаас энэ төлбөргүйгээр тийм ээ бүх зардлын дагаад тусгай нэг сангаас. Тэгээ нь бол айгүй азтай юм байсан. Тэгээ яг энэ бүтэн жилийн сургалтанд яваад би нөгөө мэрэгжлийн боловсролын зөвлөх гэдэг мэрэгжлийг эзэмсэн гэх юм уу. Тэгэхээр энэ зөвхөн төгсөж болно альсвал би дипломын сэдэв аваад хамгаалвал яг сертификаттай мэрэгсэн боловсролын зөвлөх гэдэг. Энэ үений Майнц болон Монгол Штутгартын Фолкс хогшүүлээ хамтраа зохион байгуулсан юм сургалт байсан л да. Тэгээ энэ айгүй гоё. Тэгээ ер нь жоох нас явсан үедээ хүн чинь ингээд сургалтанд суух чи айгүй гоё идэг юм биш үү? Бүр айгүй нөгөө мэдэрч нөгөө сургалтыг хүлээн авч залуу байхад дээд сургууль сурахаас өөр хүлээж авч байгаа байхгүй. Тэгээ ингээд жил сурсныхаа дагуу яг дараа нь нөгөө би энэ хоёр дээд сургуульд сургалтын албанд гэхдээ яг мэрэгжлийн зөвлөх гэж бас болохгүй сургалтын албаны ажилтнгаар ажилласан. Тэгээ яг нөгөө эсэлтийн үедээ энэ нөгөө шинээр элсгэж байгаа оюутнуудад утсаар зөвлөгөө өгөх тийм ээ нөгөө маш олон мэдэхгүй асуудлууд байдаг ч ингэж юм уу бичиг баримтаа бүрдүүлэх тал дээр нь зөвлөгөө өгөх. Дандаа ихэвчлэн герман оюутнуудад зөвлөгөө өгч байсан. Дараа нь Штутгартын их сургуульд бүтэн цагаар ингээ ажилд ороод өнгөрсөн өвөл хүртэл гол нь харамсалтай нь аав маань биеийн муудад нөгөө ажиллаа орхиод ингээд Монгол руу яваад сая буцаж орох бас боломжгүй болчоод аргаад эргээл нөгөө аав маань дуудагдаад ингэсэн учраас тэр ажлыг ингээ орхичихсан. Уг нь бол надад ингээ цаашаа үргэлжлээд гэрээгээ сунгаад ингээ байнга ажиллах санал яг ирсэн байсан. Тэгээд нөгөө аавынхаа нөхцөл байдлаас нэг ажлаа орхичихсан. Гэхдээ явандаа бол дараа нь би Монгол хүн сургууль ингээд байгуулад ингээд завгүй байсан учраас энэ ажлаа ингээ орхичихсан байгаа. Ер нь бол гоё ажил байсан. Хүүхд хүмүүс зөвлөгөө өгөхөөр залуусыг сурж байгаа. Герман хэлтэй энэ герман хүүхдүүд хүртэлтэй сургуульд орохдоо яг зөвлөгөө шаардлагатай болж байгаа байхгүй. Залуу хүмүүс ч бас ер нь их юм юу байдаг юм байна. Хайхрамжгүй байдаг юм байна. Мэдхгүй дэвш, хэлээ мэдхгүй дэвш. Тэгээд нөгөө бичиг баримтаа буруу бүрдүүлэх юм уу? Буруу хугацаанд явуулах ч байдаг юм уу? Ингээд ийм асуудлуудаар нэг зөвлөгөөгөө ажиллаж байсан. За тэгээд одоо хийж байгаа би Монгол хүн ажиллаа бол бас чин сэтгэлээсээ хийж байгаа болохоор өөрийн дуртай юм хүн чинь бас их баяртай хийдэг шүү дээ. Ажил хийж байгаагүй одоо биш юм шиг хийдэг аа. Тийм энэ ажилд нас их амжилт төсөө тэгээд нэг ийм үг гэдэг шүү дээ. Хүл тэглүүлж тавьсан чулуугаарч гоё зүйлийг бүтээж болдгоо гэдэг нэг сайхан үг гэдэг. Гетегийн хэлсэн үг гэдэг. Яг үнэ. Тэгэхээр бас нэг боломжоос нөгөө боломж руу ингээд сайхан боломжид орцсон гэж явж байгаа юм байна. Нэг зүйлийг би бас асууя гэж бодлоо. Өөрөө боловсролын хорооны дарга гэдэг. Тэгэхээр ер нь боловсрал гэж юу юм бэ? Боловсралтай байх нь чухал юм уу? Эсвэл ёс зүйтэй ухамсартай хүн байх нь чухал юм уу? Тэгээд яагаад энийг би асууж байна гэхээр Globus podcast болж игэл одоо төрөл бүрийн салбарт ажилладаг хүмүүсээс одоо зочдтой урихыг хичээдэг байхгүй. Тэгээд ганц нэг хүнээс танай подкастт чинь боловсралтай гадаадад ихтэй сургууль төгссөн хүмүүс орж ярьдаг юм билээ. Тийм болохоор надад одоо яриад байгаа юм байхгүй гэд нэг хоёр хүн одоо татгалзаж байсан. Нуулгүй ихэд тий. Тэгээд надад бол маш харамсалтайсэн. Яг тэгэхээр ерөөсөө тэгж заавал академик төвшөнд одоо төгссөн тийм хүн байх ёстой гэсэн ер тийм юм баримталдаг. Юу зүйтэй хүнд хэрэгтэй юм ярих, өөрийн туршлагаасаа бодтой юм ярих тийм л зочид хайдаг бид нар. Болохоор ингээд энд маш сайхан өөрийн чадлаараа ер нь ажил хийгээд хөдөлмөр хийгээд бас хийсэн юмтай сайхан хүмүүс явж байгаа шүү дээ. Монгол хүмүүс маань. Тэгээд тийм зочдтой одоо урихаар ингээд ганц хоёр хүн татгалцсан байж байгаа. Энд дээр чи юу хэлэх вэ? Боловсрал гэж ер нь юу юм бэ? Боловсрал гэдэг зөвхөн дээд сургууль төгссөн хүнийг хэлэхгүй гэж бодож байна. Боловсралтай хүн гэдгийг би бол энэ дээр чамтай улсаа 100% санаа нийлэх юм байна. Маш олон хүмүүс жишээлбэл ямар ч бараг сургууль төгсөөгүй мөртлөө амьдралын маш их ухаантай, мэдлэгтэй хүмүүс байж идэг шээ.
Энэ бол босралтай хүн нэгд. Тэгээ босралтай хүн за хичнээн гадаадын дээд сургууль төгссөн мөртлөө ёс зүйгүй нөгөө босрлоо хүнд хүргэж дамжуул сургаж чаддаг бол харамсалтай миний хувьд. Тэгээ босрлоос гадна ёс зүй айгүй маш чухал гэж би үздэг. Тийм ээ. Гайхуулаад өнгөрөөд байх эргээд үр дүн байхгүй хүн бол одоо босралтай гэхэд бол хэцүү. Тэгэхээр сурсан жоохон зүйлээ бид нар бусдад хүргэж чаддаг байх ёстой гэж боддог. Тэгээ чи түрүүн бас хэллээ ч нөө боломжийг ямар ч зүйлээс боломж олж хардаг байх ёстой хүмүүс тийм ээ. Гэдэг дээр яг энэ үүднээс бид нар цар тахал гэл хэцүүдлээ гэл гонигдлахын оронд бид нар жишээлбэл яг энэ үед чинь бид нар харин онлайн сургалтаа хүүхдүүд завтай хүүхдүүдийг зүгээр судлахгүй гэл эцэг эхчүүч олж хараад чадчихээн. Бид нар ч гэсэн энэ онлайн сургалт ийм боломжтой шүү гэдэг хүүхдүүд эцэг эхчүүдэд харгах хүнд үед нөгөө ашиглаж чадсан тийм ээ. Цар тахлын бас нэг давуу тал байна шүү дээ. Хэдий энэ хүн төрлөختнийг айлгаж байгаа ч гэсэн бас хүмүүст аягүй ямар боломж байдгийг харуулж чадсан, ашиглах завшааныг өгсөн бас нэг юм тэр нэг тал нь бол тэгэхээр яг энэ талаа олж чаддаг ийм хүнийг тэгэхээр би чиний хувьд бол энэ дээр босралтай хүн гэдэг дээр 100% дээд сургууль төгссөн хүнийг босралтай хүн гэж хэлэх албагүй. За тэгээд бас нэг юм сайхан үг гэдэгтэй уншсанаасаа биш уншсанаа эргцүүлж бодож байж тэр боловсрал гэдэг юм бүтдэг юм аа олддог юм аа гэдэг үг байдаг. Би миний хувьд бол ёс зүйтэй зөв хүн гэдэг бол номер 1 үнэхээр юм. Яг зөв үнэ. Ёс зүй ер нь айгүй маш чухал одоогийн амьдрал ингээл харж явах чи уусаа тийм. Эрдэмтэй хүн дэлгөөн гэдэг шүү дээ тийм ээ. Их мөрөн номхон гэдэг чил яг л үнэ. Үнэхээр ном уншсан, үзсэн, амьдрал үзсэн хүмүүс чинь нэг сайхан номхон байж байгаа юм дагаж орлоод байдаггүй, өнгөрөөд байдаггүй тийм ээ. Хүнээс сурах юм их байна тийм хүнээс сурах юм бид байж байна. Тэр хүн яг андшгүй байдаг. Энэ төлхөөр ер нь бид нар ингээд хоёулаа бас 20 гаруй жил ингээд гадаад амьдарсан байж байна. Гадаад амьдарсан хүмүүсийг зарим хүмүүс мань за хөөх юм миний тэдэр одоо ингээд эх орноо санаад л нэг л өрөвдөлтэй ч юм шиг те нэг хөөхий юу гэлээ red enter гэдэг нэг зарим хэдэн боддог. Зарим хэд маань ямар гоё юм бэ гоё газар байна ингээд нэг гоё зураг явуулахад л ямар гоё юм бэ наа чи одоо гээл те ингээд бичдэг шүү дээ монголоор. Тэгэхээр олон хүмүүс янз бүр явж байгаа, сайнтай явж байгаа хүн байж байгаа, хэцүү явж байгаа хүн байж байгаа, тийм ээ янз бүр байж байгаа. Хүмүүсийн амьдралын одоо ер нь гадаад амьдрахын сүүдэртэй тал нь чиний хувьд юу вэ? Нартай тал нь юу юм бол? Хамгийн эхлээд нартай талыг хэлэхэд бол бид нар сайхан тайван цэгцэрсэн орчинд амьдарч хүүхдээ өсгөж чадж байгаадаа бас баярлалдаг. Би энэ орноос айгүй хэм сурч байна тийм ээ. Ядч хүүхдээ өсгөх тал дээр би германуудыг хараад л жишээлбэл анхаарч байхад Германы дээд мэргэжилтэй ээж гэртээ байгаад техмөрөөрөө цэвэрлэгч үйлчлэгч авчаад тэгээд хүүхдээ зөөгөөд ингээ бид энэ хүн яах гэж дээд сургууль төгссөн юм болог анх мэдхгүй бодож исэн байхгүй. Тэгтэл тэр хүн зориудаар хүүхдийнхаа төлөө ажиллаа орхиод хүүхдийнхаа яг хэрэгтэй үед нь байж чадчихэж тийм ээ. Яг нөгөө 12 юм уу 13 12 хүртэл юм уу доотлно. Хүүхдээ яг гэртээ хараад зөөгөөд тэгээд нөгөө эндээс яг эцэг хийн татна харьцаа хүүхдээ өдөр сургуулиас ирэхэд хоолыг нэгээ зогсож байна. Ямар сайхан мэдрэмж өтер хүүхдэд тийм биз дээ. Тэг яг эндээс миний сурсан юм хүүхдийнхаа хэрэгтэй үед нь ээж байх хэрэгтэй юм байна. Тэр хүн би жишээлбэл ажил гээл гараал гүүгээл исэн бол нөгөө олж ирсэн мөнгө юунд ч хүрээвэл гэтэл хүүхдэд үлдэх дурсамж хүүхдийн дараа нь үлдэх нөгөө бид нартай эргээд харьцах харьцаа юм байна. Гэх мэт ингээд энэ орноос би сурах юм маш их байдаг. Хөгжлөөс нь бид ийм зүйл байдаг. Нэг нартай тал бол сүүдэртэй тал бол бид нар аав ээж ах トゥ гэсэн эх орноос хоол амьдарч байгаа. Хагас бүтэн санд нэг гүгээд орох аав ээжрээ гүгээл ормоор байдаг. Гэтэл тэр чинь боломжгүй болчдөг тий. Энүүгээр айгүйх дутагдж явдаг мэдээч тийм ээ. Тэгээд хүмүүс харахад нэг сайхан орчинд амьдраад байгаа мөртөө бид нар шин дотроо айгүйх эх орноос сандаг аав ээжээ сандаг. Хэрэгтэй үед нь гүйжиж тусалж чаддаггүй. Эн чинь хэцүү байхгүй тийм. Тэгэл энийг нөгөө найз нөхөд хамт олноороо чаддаг зүйлээ хийгээд уулзаж учраад нөхөх гэл ингээл үздэг. Гэхдээ энэ бол мэдээж тэрийг нөхөх зүйл биш байхгүй. Ингээ хоёр талтай л асуудал. За маш их баярлалаа. Маш их сайхан нээлттэй хариулт өгсөн маш их баярлалаа. Тэгээд тэр ээж нар ингээд хүүхдүүдэд маш их цаг зарцуулдаг герман ээж нар гээд тэрэн дээр би бас маш их санал нэгтэй байж байна. Надад бас нэг их сайхан боломж олдсон. Нэг жил герман айлд амьдрах одоо боломж гэж би харъя. Олдсон. Яг нэг жилийн дотор би тэр герман хүмүүс хүүхдээ яаж өсгөдгийг, яаж найз нөхдөдөө уулздгийг, ах トゥ нараараа яаж уулздгийг, яаж баярлалтыг ингээд одоо
жилийн дотор бол нэлээд хэм ингээд сураад гардаг. Тэгэхэд их гайхажсэн ямар өөр байдгийн юм бэ гэд ямар хүүхдээ сонсдог юм бэ гэд бид нар чинь нэг ингэж байсан шүү дээ дээр үед. За хүүхдүүд цаашаа гэд тий. Эсвэл нэг алдаа бид нар хийдэг надад анзаарэгддэг. Юу гэхээр баг балчир хүүхдүүдийн дээрээ аюу хүнийг ярьдаг. Баг балчир хүүхдүүдийг сонсч болохгүй юмыг одоо хүүхдээ хажууд байгааг мэдэхгүй ингээд их ярьдаг надад санагддаг. Энэ байдал дээр ер нь Германы эцэг эхчүүд за миний одоо мэддэг эцэг эхчүүд бүгдээрийг би хэлж мэдэхгүй төлөвлөж маш болгоомжтой энэ дэр ханддаг. Хүүхдүүдэд өөрөө өөрийнхөө ойлголтоор хүнийг хүлээж авах хэрэгтэй байтал эцэг эхийн яриад байгаагаар нөгөө хүүхдүүд чинь өөр хүний тухай ойлголттой болчих гээд байдаг. Энэ тал дээр чамд ямар зүйл анзаарэгддэг вэ? Бид нар хүүхдүүдийн дэргэд одоо ярьж болохгүй зүйл гэж байгаа юу? Энэ дээр багш хүн одоо яаж бодож явдаг юм бол? Байлгүй яах вэ? Монголчууд энэ тал дээр айгүй халддаг. Зурагтаа өдөржин тавьчих нөгөө хүүхдүүд өрсөл бүх төрлийн мэдээллийг чихээр аваад тэгэл хүүхдүүдийнхээ хажууд найрлал угаал бид нар ч гэсэн энд мэдээж хүүхдүүдтэйгээ хамт найрлах юм гарна. Дандаа хүүхдүүд тустай орчин бүрдүүлж өгөө тоглох орчин тийм ээ найз нөхдөдтэй хамт юм уу? Тэгжээж бид нар жишээлбэл найрлах уулзах үедээ энэ дээр бол германууд маш анхаардаг шээ. Тэгээ хүүхдтэйгээ айгүй чөлөө монголчууд бол хүүхдтэйг өглөхээр том хүний өмнөөс үг хэллээ гэж загнадаг. Маш байж болохгүй асуудал. Яг энэ дээр би нэг ярих зүйл бид нэр хүүхдээ хоёр соёлын хооронд өсгөж байгаа шүү. Тийм учраас гадаад байгаа аав ээжнүүд дандаа хүүхд чи монгол хүн байж чи тэглээ гэж хүүхдээ загнаж ерөөсө болохгүй. Мэдээж хэлэх үг байлгүй яах вэ? Гэтэл нөгөө хүүхд чи монгол орчинд өсөөгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдээ яг л нөгөө өөрийнхөө өссөн шиг үеийн аав ээжийнхээ хэлжсэн үгийг хэлж загнаж сургаж юм уу тулгаж болохгүй. Хоёр соёлын хооронд бид нар хүүхдээ хэцүү хүн жоохон хүндхэн байдалд оруулаад байгаа учраас бүр сайрвал бүр маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Жирийн хүүхдээс илүү. Нөгөө хүүхд тэгэл аав ээжээс нэг юм сонсоод байдаг гадаа орчин өөр байгаа учраас тийм ээ яг энэ дээр тэг германуудаас авах юм бол хүүхдийнхээ үгийг аягүй сайн сонсдог шүү дээ. Нөгөө хүүхд одоо манай хүүхд бол жишээлбэл би ингэж ингээл урдаас тайлбар яагаад болохгүй гэж тэгээд тайлбарыг аягүй сайн нухстай хэлдэг байхгүй. Тэгэнгүүт үнэхээр л сонсох хэрэгтэй юм байна. Тэгэхээр энийг бол том хүний үүдээс үг хэлж байгаа гэдэг үүднээс биш. Нөгөө хүүхд өөрийнхөө одоо тайлбарыг асуултад тавьж байгаа гэсэн үгнээс яг л сонсох хэрэгтэй байдаг. Би ямар нэгэн зүйлүүдийг хориг Монголд бол хүүхдийг аяг цаашаа боль гэдэг ингээд муухай угзрангуу дуугарч зандардаг. Тэр л аягүй муухай. Тэрийг одоо бүр одооний залуучууд мэдээж өөр болцсон л байгаа. Мерсэр л харагддаг. Тэр тал дээр маш анхаараасай л гэж боддог. Хүүхд маань тэгэл тэр хүүхдэд ямар хүн тусч байгаа. Бид нар л өөрсдөө тэр хэлж байгаа аав ээж анзаарахгүй л мөрчиж байгаа тий. Гэтэл хүүхдэд тэр аягүй хүн дээр тусч байгаа гэдгийг л аягүй сайн мэдэрч хүүхдийн талаас л их харах хэрэгтэй юм шиг байгаа. Аав ээж бид нар тэгээ хүүхдэд юмыг одоо өсвөр насны хүүхд их юм сонирхол эхлэх үед нь л шууд хориод ээж болохгүй. Үзүүлээд харуулад болохгүйг нь мэдрүү. Жишээлбэл манай Германаас Монгол хамт очичоод шимээ архи хүүхдтэй амсаал үзэхгүй юу гэдэг ингээ амсуул битээр ихлэ гайхчихсан. Гэтэл дараа нь тэр зөв л байгаа хгүй нүүрэн дээрээ хүүхдээ пи өгж амсуулаад юм хамтдаа. Тэгээ хүүхдээ яаж реагиг нөгөө хүлээж авч байгааг нь мэдрэгч байдаг юм. Уучихгүй юу гэд ингээ хэлжсэн. Тэгтэл тэр хүн хүүхдээ буруу юм монгол хүн харахад буруу юм заагаад байгаа юм шиг өнгөртлөө. Хүүхдэд тушаад үзэх боломжийг яг нүүрэн дээрээ олгож байгаа байхгүй. Тэгээ тэрнийхэн дараа нь хүүхд нь яаж ийнгээ асуух жишээ нь. Ингээ авах зүйлүүд их байдаг, хаях зүйлч их байдаг мэдээж Германаас л. Сайнтай сартайгаа ингээ байж байгаа тий аль ч нийгэмд. Яг үнэ. Тэгээд оюун төлхөөрөө сая бас герман хүмүүсийн тухай ингэж ярьж байна. Ер нь өнөөдрийн герман хүмүүс өнгөрсөн түүхээсээ юуг хамгийн ихээр сурч ойлгосон гэж чи бодож явдаг вэ? Ёстой зарчимч. Одоо тэгээд яг л тэр нь бол ер нь байгаа юм шиг байгаа юм. Зарчимч юугаараа бол байж идэг. Одоо ёстой гэж айгүйх ярьдаг ч одоо манай хүүхдүүд ч гэсэн германччингуудаа би тех ёстой. Тэр нөгөө л үүрэг хариуцлах нь яваад байгаа байхгүй юу? Тэгээд энэ үүднээс айгүйх нөгөө германуудын нэг сөрөг тал нь өмнөөс их айдаг. За тэгчүүл яана, ингэчүүл яана гэж бүх юмнаас болгоомжилж харьцдаг нь надад бол таалагддаг. Одоо энэ нь одоо түүхээсээ байдаг юм уу, юунаасаа байдаг юм. Тэгээд тэрнээс нь үүдээд энэ олон даатгалууд үүссэн байх гэж би боддог. Одоо тэрнээс хамгаалал даатгал энэс хамгаалал. Тэг. Тэгчүүл яана, ингэчүүл яана. Монгол хүмүүс за тэгээд болно доо.
болохгүй юм гарлаа гэхэд тухайн үед нь зохицуулчдаг. Бас нэг тэр нэг бүх юмд айц санаа зовох юм чинь бас хүнийг эргээд стрестэнд оруулж байгаа байхгүй. Тэгээ хит одоо жишээлбэл германчууд бол цаг барьдаг айгу давуу тал гээл үздэг. Давуу тал ажил хэргийн хувьд давуу тал. Гэтэл дандаа цаг бодоод байх чинь хүн бас нэг дарамт шүү дээ. За би 13 цагт тэртээ 17 цагт гэхээр энэ толгой байнга ажиллаж байна үстэй. Байнга намайг ингээл яагаад байдаг. Заримдаа энэ бол бас дарамт. Монгол хүн шиг өдөөс хойш нэг тэгэндээ тэгэхээр нөгөө хүнд байнга нэг цагийн юм бодогдоод байхгүй бас нөгөө хүн 50 байж чадах. Гэл ингэхэд ерөөсө бүх юмд хоёр тал байгаа байхгүй. За баярлалаа. Энэ болохоор полемик би асуу гэж бодлоо. Ер нь ингээд сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүмүүс одоо өөрийнхөө мэдээг их оруулдаг болсон байж байгаа тийм олон жил бичиж байна. За миний хувьд бол бас их шин байж байгаа олон нийтийн сүлжээнд орж ирж байгаа маань их жилийн туршлагатай хүн байж байна. Тэгээд юм бичих гээд ингээ эхэлсэн чинь өөрийнхөө яг үнэнгээ хэлэхэд маш их алдаж бичдэг юм байна гэдгээ ингээ мэдээд эхний үед бол нэлээ ичлээ. Эцэндээ болоод юмаа бичгээ бололтой биш. Тэгээд их алдаатай бичдэг болцсон байна. Тэрийгээ би олон жил латинаар бичсэн болохоор бас ингээд кирилл дээрээ алдаж бичдэг болцсон байна гэд бас жоохон цайруулаа бодоод байсан чинь би биш бас нэлээ олон насан турш хүмүүс алдаж бичдэг юм байна. Тэгээд дээр үед болохоор одоо би Монголд байхад орчин цагийн монгол хэлдээ би тийм муу хөвгт байгаагүй. Гайгүй хөвгтөд нь тоонд өгнө ороод явж исэн чинь тэр үед би одоо өөрийгөө буруу бодоод байсан юм уу? Эсвэл миний кирилл үсгээр одоо бичих чадвар маань ингэж их муудсан юм уу энэ олон жилийн дараа. Тэгээд энэ дээрээс юу асуух гэж байна гэхээр ингэж алдаж бичээд байгаа одоо над шиг хүмүүс юуг анзаарч хаанаас тол бичгээ харж тэрийг шалгаж ээж одоо гаргаж тавих хэрэгтэй вэ? Миний хувьд уг нь зөв бичнэ гэдэг бол аюул чухал юм байж байгаа. Тэгээ санаатай санаагүй санаатай гэж яаж болох вэ? Санаандгүй энэ төр алдаа их бас гаргаад байна. Энэ маань бас миний хувьд их надад өөрт минь их харамсаж байгаа одоо сайжруулмаар тийм хичээмээр тийм болчиход явж байна. Тэгэхээр монголчууд нөгөө одоо ингээд нүүр юм дээр хад бол маш их алдаа гаргаж. Тэгэл нөгөө энэ дээр манай сургалт бас л дутуу тухайн үеийн сургалт Монголын сургалтууд бас л буруу дутуу явагдсны л нэг илрэл авах гэж бодож байна. Бас хувь хүний ч гэсэн нөгөө хариуцлага бас байж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр хүмүүс ингээд байдаг нөгөө журмалсан 700 үгийн ингээд журмалсан тойлог энтергээ гарсан. Энэ мань нөхөө хүн болгон юм уу багш нар тухайн үед өөрийнхөө тайлбарлаад бичээд хэрсцнээр хүүхдэд цаашаа заачих жишээ юм уу? Эсвэл тухайн хүн бичээд хэрсцнээр энэ зөв гэдээ ойлгоцсон айгүй хүүхэд байж идэг. Жохо эргэлзээтэй бичигддэг. Тэгээ яг дөрмээр нь тайлбарлахаар бол энэ нөгөө мэдээж нэг юу гарч ирж ш нэг хувилбар гарч ирдэг. Тэгээ хэрэгэлзээтэй байдаг учраас журмалсан болохоос биш монгол хэлний дүрм ерөөсөө өөрчлөгдөөгүй. Тэгээ хүмүүс энэ дүрмээ ямар их олон өөрчлөлт энэ дарга цэрэг ингэлээ гэд ингээд байдаг. Дүрм ерөөсөө өөрчлөгдөөгүй. Дүрмийг өөрийнхөө тайлбарлаад бичсэн одоо 700 гаруй үг л яваад байна гэсэн үг тийм ээ нэгд. За энэс гадна ерөөсөө бүр наацхийн үг хэллийг алдчихж байгаа юм айгүйх гарч байгаа байхгүй. Эр мөгээ холиодог, ийгээ сольждог. Яагаа холио өвччихдэг юм. Тэг яг энэ үднээс сайхан монгол хэлний шинжилсэн дүрмийн тойл гэд гарч ирсэн байгаа. За бараг л 3-4 жилийн өмнө. Тэгээ энэ тойлыг их хараарай. Нэгд хүмүүсийг хэлэхэд энэ тойлыг ер нь олоод авчихад энэ дээр нөгөө эргэлзээтэй өгнүүдийг ч гэсэн яг нөгөө нэгтгэж журмлаад өгсөн байж байгаа. Онлайнаар болохоор spell check гэд бичихээр онлайнаар үгээ бас засах тийм нэг бас боломж байгаа. Гэтэ энэ дээр бас зарим үгнүүд алдаатай л гарч ирээд байгаа шүү. Тийм боломжууд байгаа. Тэгээ яг энэ дээр би бас ингээд бид нар ч гэсэн би ч гэсэн жишээлбэл өөрөө бас ингээд нөгөө бичээд хэвссэн зарим үгнүүд бас байж л байгаа байхгүй юу. Хэдийн монгол хэлний багш ч гэсэн бас алдаал нөгөө сурцнаараа бичээд байдаг. Гэтэл яг нөгөө журмлангууд нөгөө эн чин дүрмээрээ бол биш байсан байна. Миний сурцсан бас байж л байна. Тэгээ заримдаа яг нүүр номоор чинь бас ингээд тоншиж яхад санамсаргүй алдаа бол бас гарна л да эргээ хянахгүй байх. Эргээл дахиад 2 дахь уншдал нөгөө хүмүүс буруу тоншсон алдаа байх жишээ нэ ичээд хурдхан шиг л засаж байгаа юм чи олон юм бичгээр чинь. Тэгэхээр энэ дээр бол маш анхааралтай хандах хэрэгтэй. Тэгээ яг энэ дээр би энэ эцэг эхчүүдэд нэг юуны зөв бичих дүрмийн би яг гол юмнуудыг багцлсан нэг бичил заагаад үзүүл яа тийм болоо. Яг зүгээр одоо энтэй чамтай ярьж байгаа дээр чи зохион байгуулвал би тийм өн төлбөргүй нэг 2 цагийн хичээл зааж болж байна онлайнаар. Яг гол юмнуудыг хэлээд өгье. Тэгвэл тэгээд нэг байна шүү дээ. Өн төлбөргүй юм заагаад өгье гэж байгаа чинь тийм би тийм бодож үзээд хоёул чи хоёулаа тэгээд нэг зарлаад эцэгч сонирхсан хүмүүс нь орж ирээд
гол нэг хэдэн юм ядаж нүүр ном дээр төрсөн өдрийн минь төргий гэдгээ зөв бичдэг. Халуун баяр хүргэе гэдгээ зөв бичдэг болчмоор л байж чи. Тэгвэл ядаж үр хөвгтүүдтэй үлгэр таарвал хүн харахад ч гэсэн өмнөөс нь ичмээргүй тийм ээ. Өөрхийн манай эгч маань одоо Монголд миний бичсэн юмыг хараад ичээд миний өмнөөс ичээд чи хоёр үг алтарч бичсэн байх шүү гэд надад бичсэн түүх хүртлээж байгаа шүү дээ. Тэгээд одоо хүмүүсийг ичээгээд явах одоо өөрөө ичхээр ичээд бийж яахгүй. Тэгээд ер нь бол ичих хэвээр зүйл л дээ их хэлээрээ сайхан бичиж чадахгүй. Надад бол одоо дээр үед алдаатай бичдэг хүн нэг л боловсрал дутуу юм шиг яг үнэнгээ хэлэх санагддаг байсан. Одоо нуулгүй хэлэхэд тэгэхээр чин би энэ бас их л анхаарах хэрэгтэй зүйлийн нэг болчиход явж байгаа юм миний хувьд. За тэгээд оюун төлхөөрөө нэлээд явчлаа. Тэгээд бид нар подкастаараа дамжуулаад дэлхийн уур амьсгалын одоо дулаарлын эсрэг жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулах гэдэг хүмүүсийн туршлагаас асууж байгаа юм. Сүүлийн үед юун дээрээ анхаарад байгаль ихтлэхийдээ одоо нэмэр тус болох үүднээс гэр орондоо юугаа өөрчлөөд юун дээр илүү их анхаардаг болсон. Өстой нэг эмзэгдэл асуудал тий. Угаасаа бид нар чинь гадуур явахдаа л одоо жишээлбэл хогоо хаяггүйгаас эхлээд л хогоо зөв ялгаад хаях дээр эхлээл Германд бол тийм ээ. Монголд бол энэ байхгүй шүү. Жишээлбэл нөгөө уусны хогийн савыг одоо буцаагаад авдаг систем зохиотчул хүмүүс хаяхгүй 5 10 монголчууд их юу юм аа. Одоо гадаад Монголд энд ирсэн монголчууд л үгүй наадах чи одоо 25 центний үнэтэй уснаасаа үнэтэй шил паунд байна шүү. Сав байна шүү гэхээр хилээд ахлаа гэж хогийн саврыг хийдэг байхгүй. Гэтэл Германд баянч бай ядуунч бай тэрийг цуглуулж агаад аваачаад автоматнд юм уу дэлгүүртээ буцаагаад өгдөг систем тогтцсон тийм ээ. Тэгээ бид нар ийш тийшээ явсан ч гэсэн нөгөө панда хаяхгүй 10 цент байсан ч гэсэн хүн харахад бол цөөхөн мөнгө. Гэтэл тэр сэтгэлгээг бид нар тогтоогод өгсөн тэр нэг 10 центэн дэвш бид энийг буцаах хайстай буцааж л тушаах хэрэгтэй гэдгээ нөгөөхөө машин дотор чирж явсараагаа л авчираад тушаадаг ч юм уу тийм ээ. Тэгэхээр тэр сэтгэлгээг Монгол байгаа хүмүүс тэр системийг бий болгосон наацх нь тэгвэл хог хаягдл багасаад пластик гэдэг чинь одоо байгаль далайн усанд газрын хөрсөнд шингэхгүйгээр ингэж ийм хаягдл байгаа шүү. Тэгэл энэ маань байгаль орчинд яаж хамгийн наацхын жишээл энэ дээр анхаараасаа пластик хогийг авдаг систем тогтоогоосоо л гэж ингэж бодож байна. Монгол маань ямар сайхан байгальтай байлаа. Хөдөө ингээл сайхан байгаль гараал тавихаар цаана сайхан байгаль наан ингээл замын хажуугаар хог харахаар л тэгэл сэтгэл өвдчихдөг байхгүй юу. Тэгэл ядаж хогоо хамаад явах гадуур байгальд явхад гэдгээс л эхлэх. Уусан хогийн уусан ундааны сав хаяхгүй байх дээр л эхлүүл ингээл бидний байгаль дэлхийдээ оруулж байгаа нэг хувь нэмэр юм уу та тий. Тэгээ нөгөө эцэг эхчүүд монголчууд маань хүүхдүүдэд дандаа л нөгөө нэг зүрч зүүгээр юугаар хүмүүжүүлдэг байсан ч гол руу битгий ус сүүхий голын усанд тэгэж болохгүй та нар газар битгий хөнд энтер гэл ингэдэг. Тэгэл тэр маань нөгөө орчиндөө байж байгаа үедээ бид нарт яг зөв бууж ирдэг одоо гадаад төсж байгаа хүүхдүүдэд бид нар тэрийг одоо бай хөрөхийн тулд одоо яах хэвээр Монголд явж явахтаа л бас л давхар нөгөө сургалтаа хийгээл аав ээж гэдэг маань ер нь л хамгийн том багш шүү дээ тийм ээ. Би хэлдэг ээж аав нарт би 7 хоног танаа огт ганцхан юм 2 цаг орж ийн би суурийн тавьж ийн. Хамгийн гол багш чи төрхөөс нь эхлээд заасан чи энийг л давтчих танаа огт монгол хэлтэй болно. Чи надад өгцнөр монгол хэлтэй болно. Би танаа хүүхдийг ярьж сургана гэж би амлаж чадахгүй шүү гэдгийг. 7 хоногт ганцхан цаг хүн яриатай болно гэж байхгүй шүү. Яг л тэр шиг л. Тэгэхээр ээж аав хэл байна уу? Ёс шиншил байна уу? Байгаль орчноо хамгаалах дээр байна. Нөгөө ээж аавын л сургалт. Бид нар тэгэл хүүхдээ хогоо зөв хаяхаас эхлээл ингээл. Энэ маань эргэл бид нар байгаль хүүхдээ зөв сурахчвал хүүхд маань зөв явна эргээ байгальдаа их хэлхийдээ оруулж байгаа бидний л хувь нэмэр юм да тий. Энэ дэр би бас маш их санал нэгдэж байна. Ер нь хүн байхын багш нь эцэг их хоёр л гэж би боддоо шүү дээ. Яг зөв. Тэгэхээр эцэгчүүд маань бас маш их анхаарах хэрэгтэй. Бид нар ирээдүйн Монгол улс минь ямар байх вэ гэд тэр хүнийг бэлдэж байгаа учраас бас их дор бүрний хичээгээсэ гэд ингээд бодож байна. Тэгээд өнөөдөр цаг зав гаргаад ярьсан өгсөн оюун төлхөрдөө маш их баярлалаа. Тэгээд ажилд нь маш их амжилтыг хүсье. Зүгээс бид нар бас гадаад амьдарч байгаа хүмүүс чинь эх оронтойгоо дандаа сэтгэл зүрхээрээ уялдаатай холбоотой актер санаал битгрээл нэг ядраа зүдрээд байгаадаа Монгол гэдэг байгаа юм ч бас биш л дээ. Зарим хүмүүс Монгол доо энэ төр стори дээр тавьчихаар хөөрхий яана одоо гэр мэрээ санаад идэм шиг яана энэ төргээ бичдэг. Тэгээ тавихаар одоо тэх юм. Тэгэхгүй гадаадд тавьчихаар Монголоо мартаж гэх юм бас манайхан ч АИ-ийг нь болохоос амаргүй байх юм. Харин
хүн юм болохоор тий хүн болгоомж гэдэг өөр хүлээж авах юм. За бид нар тэгээд эх орнтойгоо ингээд өрөөлж сэтгэл зүрхээр уялдаа холбоотой бас нэг гадаад амьдарч байгаа хэдэн олон жил зүтгэсний өвчнөд бас нэг жоохон өөрөөсөө аваад явчих боломжтой болчлаа шүү дээ. Боломжтой болсон хүмүүс чинь нийгэмдээ зөв зүйтэй юм хийчих юмсан бас нэг нөлөөтэй амьдарч хамсан гэдэг ингээд олон ер нь өөрөө ч үеийн хүмүүс их гарч ирж байгаа энэ тэнд. Өөр орнуудад ч ингээ гараад ирсэн байж байгаа. Тэгээд тэр хүмүүс маань оролцоотой амьдрий гэдэг утгаараа бас нэг хушуу амаад үрээд за Монгол тийм болохгүй шүү. Энийг ингэрээ энд бас ийм имийг алдаа гаргаж ирсэн бид давтаад явах уу гэд ингээд хушуу дүрлээ гэд ингээ зарим маань зэмлүүлж юм тийм ээ. Монголын нийгмийг ойлгож мэдхгүй жиж юм хэллээ гэд хэлэхгүй явахаар нэг Америк чигээр яваад байгаа юм шиг. Энд дэр чи яаж ханддаг вэ? Тэнгүүс ингээд хараад яан харгаахгүй бүр ингээ артах гэдэг юм дэр ч юм уу тий хөгжил маань буруу тишээ яваад байгаа залчхмаар засчхмаар тийм юм дэр яаж ханддаг вэ гэж асууж байгаа. Улс төр тал дээр хөгжлийн гэхээр улс төрийн эдийн засаг одоо өндөр байшингаар улс орн хөгжиж яг үнэ. Оюун бодол төр хөгжиж байгаагаа бид нар хөгжил гэж ярих уу гэдэг. Энэ тал дээр юу сайн. Тэр чи бүр яг зөв. Одоо Монголоос ирсэн хүмүүс жишээлбэл ингэдэг байхгүй. Манай хотод ирлэн ингэдэг. Тэр хүмүүс нэг өндөр барилга ингээл ингэсэн бол хөгжил гэж харах гэдэг. Тэгээ би бүр яг энэ үгээр хэлж байсан байхгүй. Өндөр байшин барьснаар хөгжил гэдэг чинь биш шүү дээ. Одоо чи дөнгөж ирээд ингэхэд манай хотод магадгүй амар үзэх гой том барилга байхгүй ч магадгүй. Гэтэл энэ орны хөгжсөн, зэгцэрсэн ард түмэн тайван сайхан амьдарж байгаа гараад би бөглөрөлд автахгүйгээр тайван зам дээр ч гэсэн явж чаж байгаа. Энд чинь хөгжил байхгүй юу? Тэгээ нэлээд тонхороо хүн анзаардаг байхгүй. Нэр ямар сайхан тайван, стрессгүй юм. Яг энэ сте өндөр хөгжил дээр. Тэгээ Монголд болохоор одоо ерөөсөл хачин гойгоо өндөр барилгаа шавааралдуулж бариад байдаг. Гэтэл энэ мань хөгжлөө. Гэтэл одоо тэгээ альсвалны хүнтэй хувийн сургуулиуд боловсрлоор хүнийг бас нөгөө боловсралтай байх хэрэгтэй гэдэг үүднээс байгуулад байна шүү дээ. За яг гэтэл нэг өндөр үнэтэй ерөнхий боловсрлыг жишээлбэл Германд бол хүүхдүүд ерөнхий боловсрал утгаа дээд мэргэжлэг өнгөө эзэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр боловсрлыг ямар ч хүн эзэмших боломжийг бид нар бий болгож явах хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ ард түмний одоо нөгөө төвшин юу тогтох хэрэгтэй. Урд нь бүх боловсрал би бол жишээлбэл дээд боловсрал өнгөө ахт амжаа төгссөн азтай хүн байхгүй юу. Одоо бол ерөөс ингээл маш олон дээд сургуулиуд одоо энэ шин сайдын хийж байгаа ажлыг бол маш зөв гэж үзэж байна. Тэр дээд сургуулиудыг яг зэгцлээд ингэж урмалж байгаа асуудлууд. Дээд боловсролыг бизнес болгоод ашиглаж чиж тийм үстэй. Ингэж болохгүй байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүнд манай улс бол боловсрол дээр анхаарах хэрэгтэй. Яг энэ систем дээр, яг энэ хөтөлбөр дээр бид нар ямар хүн бий болох гэдэг юм. Нэг амар шинжлэх ухааны монголчууд бол нэг амар шинжлэх ухааны мэдлэгтэй хүн үүсэх гэдэг. Гэтэл нөгөө хүмүүс маань яг амьдрал дээр гараад ирэх ажлын байр нь байна уу? Манай орны онцлог ямар юм? Тэрэн дээр үүдээд бид нар ямар мэрэгчлээ хүнийг төлөвлөлт мэдээж байж л байгаа. Тэгтэл энэ гарч ирж байгаа сургуулиудыг харахаар байхгүй юм шиг харагдаад байгаа юм. Манай жишээлбэл хэдэн сая багш хэрэгтэй юм уу? Хэдэн сая барилгачийн хэрэгтэй юм аа? Эсвэл энгийн гар урлалын ажилтнад нөгөө үйлдвэрлэл барилга бариад явах ажилчид хэрэгтэй юу гэл ингээл энэ дээр тооцоо энэ дээр боловсролын маш том төлөвлөлт хэрэгтэй байхгүй. Яг энэ дээр жишээлбэл би одоо энэ хөгжсөн Герман орн ч гэсэн одоо хэцүү байдал орчиж байна. Бас л төлөвлөлтийн тал дээр энэ мундаг орн бас л тодорхой хэмжээгээр алдсан юм одоо юу гэдгийг тийм ээ. Учираас ард түмэнд хөгшрөөд энэ ард түмэн болсон мэргэжлийн болсон хүчин дутагдалд орчиж байна. Тэгээ гадаадын хүмүүсийг ирээч та үнэхээр ангаахын мэргэжлээ эзэмшсэн Герман хэл тавал ирээд 6 сар манад ирээд ажиллаа хай. Бүр тийм боломжийг хуулийн гаргаад өчөж байна. 2 жилийн өмнө Аус Вандер өнгөс цугизэсгээ гарсан тий гадаадын. Тэгэхээр манайх одоо хэдэн жилийн дараа энэ мэргэжлийн боловсролтой хүчин манайх Герман эмч дутуу байна, багш дутуу байна тийм ээ. Гар урлалын ажилтнууд дутуу байж байгаа шүү дээ. Манайх ийм байдалд орохгүй тулд л одоо энэ боловсролын төлөвлөлтөн дээрээ энэ сургуулиудын цэгцлэгийг яралтай хурдан хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ боловсролын чанар дээр боловсрол тэгээ мөн хичээлд орж байгаа энийг сургал хичээлийнхэн сонголтын дээр ажиллах хэрэгтэй. Герман жишээлбэл авах хэрэгтэй юм жишээлбэл алдаач байж байгаа. Шашны хичээлээ бүр 1-р ангиас нь оруулаад ирдэг. Хүүхдэд бүх төрлийн шашны. Хүүхдэд шашны мэдлэг эхнээс нь оруулаад хүүхдэд дараа нь сонгох боломжийг олгох, мэдлэгийг нь олгоч чинь тийм үү. Энгийн гэр ахын одоо ёс суртахууны хичээлүүд ороод ирдэг. Эднэр байх хэрэгтэй байхгүй.
Анатоми одоо би өнгөрсөн ингээ бодож байна. Анатомийн хичээл ордог л байсан. Гэтэл тэрийг илүү шинжлэх ухаанчүүдээс нь заасан учраас бид нар сонирхолгүй хурдхан шалгалт өгж үзэл маргааш мартчихдаг. Гэтэл одоо ингээд нас ахицсан хүн өөрийнхөө биеийн анатоми физиологи мэддэг байж би эрүүл ахгүй мэдлэгтэй наацх юм. Миний бөөр чи ингэж ажилладаг учраас би бөөрөө хамгаалах хэрэгтэй юм байна гэдэг мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр ингийн яг нэг ахуйн хэрэглээний юм уу эрүүл ахуйн талын мэдлэгийг илүү олох хэрэгтэй юм байна. Энэ талын хичээл их ороосой. Тэгээд одоо хүн болгон аав ээж болно тийм ээ. Тэгэнгүүт яг энэ амьдрал дээр гараад аав ээж болохтой хүүхдтэйгээ яаж харьцах хэрэгтэй юм. Түрүүн хоёулаа ярьжсэн тийм ээ. Харьцааны асуудлууд хоёр орны ингээл Германд авах юм байна, авахгүй юм байж байна. Яг энэ дээр хүүхдтэйгээ ийм мэдлгүүдийг энэ хүүхдүүдэд заагаасай. Яг энэ хэрэгтэй. Одоо жишээл манай хүү ингээд хичээл яаж ийн гэж хайх. Сонирхолгүй байна. Манай хүүхд бол айгүй шудраг хэлдэг байхгүй юм. Амьдралд хэрэг болохгүй юм зааж яа ингээд 6 дугаар анги мангата хэлжсэн байхгүй би тэгээд тэр юм би шууд эсрөөцөг үнэхээр тэр үний хүүхдийн үднээс нэр нь бас хитрхи шинжлэх ухаан ч юм эцэгчүүдийн хурал дээр Германы эцэгчүүдийн хурал дээр жишээлбэл яг ийм ангарч ирсэн байхгүй энэ шалгалтын дээр манай хүүхдүүд аяа хатууд өгсөн байна. Та нар ямар хүүхдүүдийг шинжлэх ухаан ч яг энэ биологийн хичээлэг болох гэж байгаа юм уу? Дээд сургуулийн оюутны шимшиг заачаад тэрийг яг шаардж байна. Эцэгчүүд эсэргүүцчихсэн зүг байхгүй. Тэгэхээр яг тэр үднээс манай хүүхдээс харж байна. Тэгэхээр яг энэ л хэрэгтэй байхгүй. Амьдралд хэрэг болох юм заах хэрэгтэй. Нөгөө физикч болох гэж байгаа хүн бол мэдээж дараа нь дээд сургуультай шинжлэх ухааныхаа мэдлэгээ нарийн юм эзэмшээ явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэр энэ боловсрал дээр л манайх гадаад орноос авах юм маш хэрэгтэй байна. Төлөвлөлтөн дээрээ. За тэр улс төр эдийн засгийн хувьд бол мэдээж их юм байгаа. Би тэрэн дээр би амар их улс төрлөө оролцсон эсрэг үцэл дэмжиж ойрлоод байдаггүй. Яг ярихаар эмзэглэх юм маш их байдаг. Тэгээ миний хувьд бол жишээлбэл Монгол орныхоо хөгжилт юм уу хийж чадж байгаа юм. Би мэрэгжлийнхэн дагуу би энэ багшилж байгаа сайн дураараа ажиллаж байгаа энэ сургуулиудын асуудлыг Монголын төртэй холбоод ингээ хийж байгаа миний эх орныхон төлөө би хэдий гадаад байж байгаа ч гэсэн танаа гадаад байгаа хүмүүс өөртөө сайхан газар орчвол эх орныхон төлөө юм хийдэг юм. Би хийж байгаа. Би энэний төлөө маш их цаг заргаж цалин мөнгөгүй ажиллаж байгаа. Энэ бол миний эх орныхон төлөө хаана байгаагаас үл хамааран хийж байгаа нэг зөвлөл гэж би бодоод ингээ хинхиглээд явдаг байхгүй юу? За маш их баярлалаа. Үнэхээр их юм хийж байгаа. Олон жилийн өмнөөс ихсэн тий сайхан ингээ гараад ирсэн ч бас юм биш. Ингээ сайн дураараа гадны оронд бас ингээд үн өртөггүй маш их цагийг завыг зарцуулаад хийнэ гэдэг бол ер нь бас олон хүний хийх ажил биш. Би түүнийг бол маш сайн мэдж байна. Тэгээд өөрийн чинь ярьж байгаа зүйлтэй би өнөөдөр маш олон зүйл дээр их санал нэгдэжээ. Би өөрөө одоо ажлын шаардлагаар Германы баг сургууль дээр бас ажилт хичээл дээр суух шаардлага гардаг. Тэр шинжлэх ухааны талаас нь гэхээсээ илүү ерөөсөн амьдралын гэрлэн тохиогоор яаж гарах юм? Яагаад одоо ерөөсө зөв хоолтын арга гэдэг дандаа амьдралд хэрэгцээтэй юмнуудаа хичээлийнхаа програмд оруулаад ингээд цаагаа явчихдаг. Тэг би хэлжсэн. Би баг ингээд 1-р ангиас ингээд сургуульд сурмаар байна. 2-р анги хичээл дээр сууж байгаа байхгүй. Тэг би баг энд ингээд суугаад бүр мэдэж өөрийнхөө мдээгүй өнөөдрийг хүртэл мдээгүй олон юм сурах боломжтой ийм гоё сургалттай юм байна гэд. Тэгээд одоо Германы сургалтаас авах маш олон юм байд юм байна гэдгийг би одоо өөрөө ингээд хараад мэдрээд явж байгаа нэг хүн байж байна. Шинэ гарсан боловсролын яамны сайдтай би их нааштай байгаа штеп. Харин хэний янагаа бид нар ч гэсэн ярьслага өгсөн энтрийн их хичээгээ сонсдгийн. Тийм болохоор их зөв зүйтэй хандлага руу орцсон байхаа гэдээ ингээд бодож байна. Тэгээд Монгол оронд манаас юм хийж бүтээж байгаа маш олон хүмүүс байж байгаа. Тэгээд гадны оронд ч гэсэн ялгаагүй ингээд дор бүрний хичээгээ явж байгаа. Тэдний маань нэгэн жишээ нь ингээд оюун төлхөр маань байлаа. Маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар болтол бүх сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Оюун төлхөртэй маш их амжилтыг хүсье. За баярлалаа. Бас цаг гаргаад намайг ингээд өөрийнхөө бүх бодож явдаг хийж байгаа ажлаа ярих боломж олгосонд ч их баярлалаа. Бас ингээ ярихаар ч их гоё юм байна ярьж байгаа. Бид нар ч тэгээд өдөр тутмын ажилдаа дарагдаал тэр болгон санал бодлоо бас тэр болгон хуваалцж хэмждэггүй шүү дээ. Тэр ийм боломж олгосонд их баярлалаа. Та маш их баярлалаа.